Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн. Open your head, take a glass, don't be scared, I'm right here, you wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн цензургүй яриа нэвтрүүлэг маань нэлээд онцлогтой болж байна. Учир нь улс даяар элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн тест задарсан. Энийг одоо хууль бусаар худалдаж олон сурагчдын эрх ашигыг хөндөж гэнэ гэсэн дуйлан тэгсэн учраас цензургүй яриа нэвтрүүлэг маань өнөөдөр мэтгэлцээний чанартай болон өрнөхөд бэлэн боллоо. Ингээ би зочтой танилцуулъя. За миний зүүн гар талд сууж байгаа энэ хүнийг бол боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Ганбат гэж хүн байна. Танд орой минь төрье. За дараагийн хүн маань тус үнэлгээний төвийн мэдээллийн сан програм хангамжийн хэлтсийн дарга Сүхбол төрөлцөн ирээд байна. Танд баярлалаа. За миний баруун гард сууж байгаа хүн бол шин 100 бэлэг бүрэн дунд сургуулийн математикийн багш сайн бэлэг гэж хүн байна. Танд баярлалаа. За одоо энэ хүн бол Монголын сурагчдын холбооны дарга Сэргэлэн байна. За хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За бидний өнөөдрийн сэдэв бол улс даяар хэдхэн хоногийн өмнө болсон одоо өнгөрсөн хагас өдөр болж өнгөрсөн эсэлтийн ерөнхий шалгалтын математикийн тест задарсан уу? Өөр бас шалгалтын хариунууд задарсан уу гэдэг сэдвийн хүрээнд хоёр талаас санал бодлоо хэлцгээр ирсэн байгаа. За тэгээд нэгэн бичлэгийг үзээд энэ мэдээлэл ярилцлага эхлүүлье гэж бодож байна. За энэ бол одоо 100 бэлэг дунд сургуулийн математикийн багш сайн бэлгийн эхэлж фэйсбүүкт тавьсан нэг мэдээлэл байгаа. За тэгээд мэдээлэл бэлэн үү? За мэдээлэл арай бэлэн болоогүй юм байна. Тэгвэл яриагаа эхлээд явчих. Фэйсбүүкт өнгөрсөн хагас өдөр таны тавьсан мэдээлэл бол нэлээд дуйлан тарьсан. За миний үзнээр бол дөнгөж саяхны харснаар бол 4550 гаруй хүн шеэрлсэн байна. Та бол одоо элсэлтийн ерөнхий шалгалтын математикийн тест задарсан. Би энийг одоо бодож үзлээ гэсэн бичлэг хийж оруулсан. Энэ ямар учиртай бичлэг байсан бэ? За юуны түмэнд энд хүнд эцэгчүүд болон телевиз үзэж байгаа хүмүүстээ нөрөө мэндийг хүргэе. За ямар учиртай бичлэг байсан бэ гэхлээр би өөрөө математикийн багш. Бас өөрийнхөө сургуулийн хүүхдүүд болон над дээрээс давтлага авч ирдэг хүүхдүүдээ одоо элсэлтийн ерхий шалгалтанд бэлдээд за 5 дахь өдөр ингээд ажиллаа дуусглаа. Хагасаа өдөр ингээд хүүхдүүдэд амжилт хүсээ шалгалтанд нүдээ явуулсан. За өдөөс хойшондоо 3 цагийн үед хүүхдүүдэд амжилттай юу гэж ярьсан чинь өмнөөс багшаа тесттэй хариу задарчихсан. Хүүхдүүд ингээд кодоор ингээд хуулаа явж ирсэн айгуу замбраг болсон энэ төрөйгээд ярихлаар зэрэг би өөрөө итгээгүй. Хүүхдүүд л босоо хин нэгэн одоо юу гэдэг үнэлгээний төвийн нэр хүндээг унгаах зорилгоор ч юм уу иймэрхүү үйлдэл хийж ийн гэж одоо тоогоо байхгүй. Тэгсэн чинь нөгөө хүүхд чинь одоо уйлж дуулаад тийм ээ. Одоо үнэхээр задарсан одоо хинч итгэхгүй байх гэдэг ч юм уу. Тэгээд фэйсбүүкээр надаа нэг код явуулсан. Тэгэнгүүт би энэ кодыг чинь одоо яаж биштэй энэ код байлаа гэдээ ерөнхийдөө хариу гэсэн үг биш шүү дээ. Ямар очиртай гэсэн чигээ багшаа та наадах шалгаад үз. Эн чин одоо энэ 4 гэвэл D гэсэн үг, 1 гэвэл A гэсэн үг ингээ шалгаад үз гэдгсэн байхгүй. Тэгэнгүүт би үйлбэр хийсэн үгдэх юм байна гэд тэгэнгүүт би үйлбэр хийсэн үгтийнхаа мессенжерээр зургийг дараад шалгалтын материалынхаа зургийг дараа явуулаа гэсэн чинь тэр доорхондоо зургийн дараа явуулчих жаа. За тэгээ би шөнө 12 цагийн үед бодоод утсан чи бүгд таарсан. Ганц хоёр л зурсан. За тэгэнгүүт бичлэг хийхээр шийдээд тэг бичлэг хийж оруулсан байгаа. За тэр үед би үйлбэрийг бодсон. За хэсэг хугацааны дараа CD гэсэн хоёр цаас бас над дээр гарч ирсэн код. Тэнгүүд одоогийн байдлаар би C үйлбэрийг ингээ гаргаад ирсэн байна. Энэ бол эсэлтийн ерхий шалгалтын материал их хуваараа байна. За энэ хүүхдээс би ингээд нэг шавьсаа ингээ материалыг авсан. Авангуудаа би өнөөдөр ингээд дахиад нөгөө бодолтыг ингээ хийсэн баггүй. Өөрөө бодсон. За C, B, C гэдэг бодолтууд ингээд дугаарлчаад
бүгднийг ингээ бодчихлоо. Хойно ингээ нөхсөө. Хойно ингээ чагсаасан. CB ингээ чагсаасангууд нөгөө нэг кодтойгоо 3 2 3 5 5 3 2 гэд таарч байгаа. Энэ дээр 15 дугаар бодлого зөрсөн. За тэгвэл энэ миний тааруулаад байгаа түлхүүр маань энэ. Эхэлж болоод би энэ бие үйлбэрийн түлхүүр энийг олсон. Дараагийнхаар нь болохоор зэрэг 3 4 буюу CD хөлбөрийн хариу гарч ирж байгаа байхгүй юу. За ингээд 3 4 CD хоёрын одоо тэгвэл A хөлбөрийн хариу болдохгүй байсан чинь надаа радио дунд сургуулийн математикийн багш уцтаад A хөлбөрийн би бодож үзлээ. Энэ банк кодтой таарчсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр би одоо бол өөрийнхөө хувь хүний зүгээс ямар үнэлэлтэй байна вэ? Би үнэлгээний төвөгийг болвол ерөнхийдөө шудраг шалгалтыг зохион байгуулдаг гэж итгэдэг. Мэдээж энэ удаагийн шалгалтанд ч гэсэндээ боловсролын үнэлгээний төв маш их ажил зарцуулж тийм ээ. Өчнөө олон мянган багш нарыг хамруулж, өчнөө мөнгө төгрөг зарцуулж бүтэн жилийн ажлыг зохион байгуулсан. Тэгээд энэ хүмүүст бол ингээд зохион байгуулж байгаа магадгүй энэ цугларсан хүмүүст бол одоо буруу байхгүй. Тэнд дундаас мэдээлэл ямар нэгэн байдлаар задарсан байгаа байхгүй. Тэгээд үгүй гэвэл яагаад энэ одоо яг таарад байгаа гэдэг айгуу сонь. Энэ таны бодсон бодлогын хариу тийм тэр бүлгүүтэй таарад байгаа. Яагаад таарад ийм тоонуудад таарч би руугаа фэйсбүүкээр шеэрлээд байгаа. Нөгөө тагнуулын төв газар энийг л одоо тодруулж өгд юм уу гэдэг юм баймаар байна. За нэг хоёрдугаар гэвэл энэ чинь нөгөө нэг цаанаа маш олон зүйл байдаг байхгүй. Үннээс болоод одоо маш олон хүүхд уйлж байна, стрессч байна. Тэгээд одоо миний утас бол тэр бичлэг хийснээс хойш тасралтгүй. Одоо фэйсбүүкийн хэдэн мянган найзтай болж байгаа нь мэддэггүй ингээд ерөөсөө утас мэл тасралтгүй ингээд нэмэлт одоо ингээд хуулж исэн баримт ийм байсан, ийм баримттайгаар хуулж исэн гэсэн мэдээллүүдийг ингээд над руу ингээд утастаж хэлдэг. Утсаар явуулдаг мессежийн зураг юм тэр одоо ингээд хүүхдүүд ингээд хэдэн мянгаар авч исэн хаан зарж исэн ингээд ярьж илдэг. Энэ одоо нэг газар ингээд түлхүүр авахгаа ярьж исэн гэд хийж байгаа. За энэ хүүхд болохоор шалгалтын дээр ингээ утсаа аваад орцсон гэх мэтчлэн энэ болохоор зэрэг одоо тестийг бодож исэн бодолт нь энэ нөгөө банк код нь ингээ бүх хүүхдүүд бухимдлаа илэрхийлээд надад ингээ нотлох баримт болгож ингэж явуулаад байгаа юм л да. Тэгээд энийг болохоор би болохоор үнэлгээний төвдөө өнөөдөр очиж уулзсан. Үнэлгээний төвийн ажилчид хэлэхдээ бол бид нар бүх гомдлыг хүлээж авч байгаа гэсэн. Тэгэхээр үнэлгээний төвдөр ч гэсэн та нар өөрсдийн биеийн гомдлоо аваачаад өгөх зүгээр юм байлаа шүү. Тэнд үнэхээр хүлээж авч илээ гэдгийг давхарс хэлмээр байна. За тэгээд Facebook Messenger-ээр над руу одоо юу гэж хүүхдүүд чийд байгаа бол багшаа ингээд ганцхан математикийн хариу зардалдуулах юм аа химийн хариу ч гэсэн задарсан өмнө нь ингээд багш нараас ингээд бодоод өгөөч гэгээд фэйсбүүкээр ингээд химийн хариуны зургийг явуулж ийсэн. Энэ ямар өчтэй юм бэ? Та тэр үнэлгээний төвийн ажилчдаас надад үнэн байдлыг тодруулаач өгөөч гэж гуйсан маш их хүсэлт байгаа. За тэгээд бас нэг ноцтой мэдээ нь юу вэ гэхээр над руу математикийн нэг багш залгасан. За ингээд миний доо ингээд адилхан математикийн багшийн хувьд нэг хэлэх юм байна гэж тэгж байгаа байхгүй. За тэгвэл намайг яг 10 цаг 23 минутанд манай хүүхэд над руу Facebook Messenger-ээр зураг явуулсан бодлогонуудын зураг. За энэ бодлогонуудын зургийг болохоор зэрэг явуулаад тэгэнгүүт тухайн үедээ тухайн багш болохоор энэ арайч эсэлтийн ерхий шалгалтын материал биш баг. Гэтэ яг тэр хүүхд багш чи өөрөө тэр хүүхдийг бэлдэж оруулж байгаа гэдэг утгаараа тэр бодлогын бодолтыг бодоо явуулсан гэж байгаа байхгүй. Бодоо явуулсан эсэлтийн ерхий шалгалт болоод дуусны дараа материал хаартал яг зүв байсан. Би энийг хэлмээр байна. Гэтэ би ажилгүй болмооргүй байна. Тэгээ нөгөө хүүхдийн нөгөө нэг над руу явуулсан зургуудыг би өдөр хөвлөн баг хурал дээр энэ байна гэж үзүүлсэн сонир сэтгүүл дээр гарцсан явж илээ л те. За тэгээд гарцсан явж янгууд яасан бэ гэхлээр зэрэг нөгөө хүүхд чи уйлан дуулан болоод байна багшаа би ингээд хүүхдийн ингээд бас ингэ байдалд оруулж болохгүй байна гэж байгаа байхгүй. Би ч гэсэндээ одоо тэгээд тэр хүүхдийн тэргээд тэр багш гэд хэлэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Яа тэгэхээр одоо тэр материал задлаа явуулаад байгаа хүмүүсийн буруу болохоос биш задарсан материалыг олж авчаад би үүндээ дамжуулж байгаа хүүхдүүд бол ямар ч буруу байхгүй. Тэгээ анханасаа энэ бол үнэлгээний төвийн дотор ч юм уу гадна ч юм уу би яг яаж гэдгийг мэдэхгүй ямар нэгэн байдлаар юм хариунууд гарцсан шалгалтын хариу анх удаад байгаа ингэж харж байгаа. Өмнөх жилүүдэд арайч бас иймэрхүү зүйл болчихгүй. Хэдэн жил математикийн багш хийж байгаа? Би одоо яг 5 дахь жилдээ багшилж байгаа тийм. Өмнө ийм тохиолдол гарч байгаагүй юу? Иймэрхүү тохиолдол гарч байгаагүй. Би одоо эсэлтийн ерхий шалгалт зохион байгуулахын өмнө л материал задарсан гингээ багшаа гэж хүүхдүүд ярьдаг. Гэтэ энэ бол худлаа тий. Одоо нэг хин нэг нийл одоо хүмүүсийн сэтгэл санааг өмөл байлаар хилдэг үг гэдэг. Одоо хүртэл би 100% байрандаа ихтгэлтэй байсан. Гэтэл одоо ийм гараад ирэхээр нөгөө ихтгэл маань агуу болчихж байгаа. Бид нар өнөөдөр хүүхдийн ирээдүй ярьж байгаа тий.
хүүхэд ярьж байгаа байхгүй. Хүүхдийн тэр итгэл найдвар, хүүхдэд шудраг үнэн байдаг гэдэг зүйлийг алдагдуулахгүй байхыг л хичээж байгаа байхгүй. За тэгээд нэг хүүхэд энэ математикийн хариу гэдэг нэг юм явуулсан байгаа. Энэ бол тэгтээ худлаа хариу, бодолттойгоо таарахгүй байгаа. Тэг банк код бол яах аргагүй аа бэгүүд. Зарим тест нь 2-3 алдаа байгаа. Тэгтээ 2-3 алд нь гэвэл маш сайн хүүхдийн хийх шалгалтын материал байхгүй. За сурагчдын холбоонд иймэрхүү байдлаар одоо хүмүүс хандж гин үү? Та бүхэн ямар байр суурьтай байгаа вэ? Тэгэхээр сурагчдын холбоонд эцэг эхчүүдийн төлөөлөл бол яг энэ дээр өнөөдөр хүртэл бид нар ирээд те хэвлэл урал дээр бас сурагчид маань өөрсдөө энэ асуудлын талаар маш олон мэдээлүүд өдөрт бол өгч эхэлж байгаа. Жишээ нь сая манай сайн билүүгч маань ярьж байна те. Үнэхээр битгий бас нэг талаар ихэд математикийн багш нар маань ийм зүйлийг гаргаж ирж байгаад нь бид хүн баярлах зүйтэй. Ер нь бол хэр баргийн хүн бас энэ зүйлийг хийж чадахгүй бас гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг гаргаж байгаа бас нэг даваа тал нь юу гэхээр ер нь энэ бодит байдлыг үнэн худлыг ард иргэдэд хэлэх хэрэгтэй. Хоёрдугаарт нь юу гэхээр өнөөдөр эцэг эхчүүд энэс болоод маш их бухимдаж байна. Өнөөдөр бид нар хэвлэл урал дээр гараад одоо босрлын үнэлгээний төрөө очиод явахын эцэгчүүд өөрсдөө ирээд бид нарыг бүрдэл үйлчлээ те. Одоо та нар тийшээ явъя, хамт явъя. Тэгэд энд нэг л зүйл дээр бид нар одоо ямар үндслээр энэ асуудлыг яриад байна гэдээ маш олон хүмүүс бидээс асуусан л да. Сэтгүүлчид гэсэн асуугаад үгүй ер нь ямар үндслээр та нар одоо энэ асуудлыг гаргаад байгаа юм бэ? Тэгэхээр сая сайн билэг шин энэ дээр тодорхой хэлчихлээ шүү дээ. Өнөөдөр энэ баг код гэдэг энэ зүйл зарагдсан. Өнөөдөр энийг ганцхан бид нар яриад байгаа юм биш. 200 мянган төгрөгөөр зарим сургууль дээр магадгүй одоо цагдаагийн болон тодруулах байх те 5 сая төгрөгөөр ангиараа нийлээд хүртэл авсан. За тэгээд одоо Эрдэнэтэд 50 мянган төгрөгөөр аваачаа гэд фэйсбүүкээр одоо ингээ явж идэг. Энэ асуудал өнөөдөр хэрэг сэтэрчлээ. Нэгдүгээр шүү дээ. А хоёрдугаарт яаж юм гэхээр энэ асуудлаас болоод нөгөө шудраг түрүүн ярьсан шудраг гэдэг зүйл таана байна. Өнөөдөр бүтэн жил хөлсөө урсгаж хөдөлмөрлсөн хүүхэд 2-3 минутын дотор худалдаж авсан тэр зүйлээрээ тэр хүүхдийн энэ зиндаанд очно гэдэг чинь нөгөө шудраг явдал мөн үү? Энийг манай хүүхдүүд маш их санаа зовж байгаа. А нөгөө талаасаа юу гэхээр бидний хувьд өнөөдөр энэ баг код гэдэг энэ зүйлийг хэрэг худлаа байсан бол энэ хэрэг үндэслэхгүй байсан бол бид нар энэ дээр ингэхгүй л дээ. Шалгалт болохоос өмнө гарсан энэ баг код нь яагаад тэгвэл одоо 43 одоо асуулттай байна гэдгийг тэр хүн мэдээд 43 баг кодын хариулт явуулаад байгаа юм бэ. Эсвэл тэр хүн худлаа байсан бол магадгүй 37, 27 ч юм уу те өөр юм явуулж болно шүү. Тэгээ энэ асуудал дээр бид нар нэгдүгээр одоо аль биесний их сурвалжийг өгөөч гэд босрлын үнэлгээний төвд аль биес орны сурагчтай холбооны зүгээс манай сайн билэг багш нарын математик багш нарын зүгээс бид нар өнөөдөр мэдээлэлээ хөргүүлсэн. Тэгээ удахгүй бол азаа дарга бол удахгүй бидэрт аль биес орол мэдэгдэнэ гэсэн. Тэгэхээр ийм учраас бид нар юу гэж нэхээр энэ асуудал дээр нэг ойлголт өгөхгүй бол өнөөдөр маш олон эцэг эхчүүд 37800 гаруй шалгалт өгсөн тэр хүмүүсийн эрх шиг яригдчихэж байгаа. Ганц хоёр хүний асуудал биш. Тийм болохоор энэ асуудал дээр нэгсэндээ эцсийн шийдэл яг шийдвэрлэл бидэрт өнөөдөр хэрэгтэй байгаа. Яг өнөөдөр бид нар сайн билэг багш одоо сурагчтай холбооч гэдэг юм энэ байгууллагууд бол энийг тогтоох бол тийм чадвар бидэрт ирэх тийм үүрэгч байхгүй. Энийг бол хуулийн байгууллага үнэн зөвөрөнд тогтоох үүрэгтэй. Тэгээ энийг одоо цаашаа шалгаж өгөөч хүсэж байна. Нөгөө талаас бас нэг зүйлийг бас хэлмээр байна л да. Зарим шалгалтын дээр хүртэл гар утсаараа одоо тэр нэг шалгалтын тестийг аваад багштай явуулж байгаа жишээг сая та бүхэн харсан баг. Энэ одоо жишээ нь одоо байж болох зүйл үү? Одоо чинь зарим газар дээр гар утсын шалгаад оруулж ингэж байгаа шүү дээ. Ингээд тусгай багчаар. Нөгөө талаасаа бас зарим хүмүүсийн ярьж байгаа зүйл нь юу гэхээр шалгалт авч байгаа хавцад багш нь ардаа очоод зарим нь унтаад өгчдөг. Тэ? Эсвэл нэг багш нь чинь өөр юмыгаа суучдаг. Ийм байдлаар маш их тийм одоо нөгөө сул авсан. Зарим газар нь бол маш сайн авсан. Тэр ийм харилцан адилгүй юмуд байгаад байна. Нөгөө талаасаа энэ Ешийн материал гэдэг бол сая та ярьж байна. Ирээдүйд ямар сургуульд орох эсхийг шийдэж байгаа том шийдвэрийн одоо шалгалт юм аа. Усын шалгалт шүү. МУС-д орох уу? Эсвэл одоо өөр сургуульд орох уу? Тэр хүүхэд МУС-д одоо нэг 800 авсан хүүхэд үнэхээр сайн хүүхэд мөн үү? Энэ асуудлыг тодруулж байгаа учраас энэ өөрөө маш их олон хүмүүсийн анхаарлын төвд байдаг ийм асуудлаа гэж тодорхойлж байна. За боловсролын үнэлгээний төвөөс ямар хариулт өгөх вэ? За тэгэхээр ихтэй сургууль коллежид эсэгчдийн эсэлтийн ерөнхий шалгалт 6 сарын 15-наас 19-ний өдрүүд бол улс орон дээр нэгэн зэрэг зохион байгуулагдаж дууссан байгаа. За тэгэхээр шалгалтын одоо 7 сарын 1-нд гарна ажил бол хэвээ явагдаж байгаа. За шалгалт авагдаж явах явцад бол яг харахгүй одоо шалгалтын материал задарсан гинэ хүмүүс одоо худалдаж байна. Зарим хүүхдүүд худалдаж авч байна гэсэн мэдээлэл бол яг шалгалтын өдрүүд дээр бол манай дээр ирсэн. За түүний дагуу манай боловсролын үнэлгээний төвөөс холбогдох цагдаагийн байгууллагаас хандаад тухайлбал баярын зүрх дүүргийн хилцдэг гэсэн үг тийм ээ. Хариултынхаа дагуу хандаад за тэгээд тэр яг зарж байгаа гэсэн нөхдүүдийн бас мэдээллийг тухайлбал утсыг олж яваад одоо яг нөхөртөө одоо контакт холбоо үүсгээд тест авч байгаа хүүхдийн өмнөөс хүүхдээ хариулаад
тухайн нөхөр бол жишээлбэл тестний хариу байна. 500 мянган төгрөгөөр зарна гэж холбогдсны дагуу цагдаагийн байгууллагатай хамтарсан тэмдэг ажиллагаа хийм явуулж тухайн одоо тэр тест даалгаврыг зараад байгаа гэсэн нөхдүүдийг үйлдэл дээр нь бол одоо илрүүлж цаатуулсан байж байгаа. За тэгээд тухайн одоо тэр тест даалгаврыг одоо төлхөрийг зарж байгаа гэсэн нөхдүүдийг саатуулаад одоо тухайн харилцах газараа эрүүгийн хэрэг үүсгдээд шалгагдаад явж байгаа нэгдүгээр. За хоёрдугаарт нь тэр энэ уучлаарай энэ үйл явдал шалгалт болж явах өдрөө болохын өмнө шалгалтын одоо яг математикийн шалгалт 18-нд авагдсан 18-ны урд өдөр 17-ны орой шөнө гэсэн үг. За тэгээд тэр одоо яг тест даалгаврыг зарж байгаа гэсэн нөхдүүдийн одоо яг хүмүүст хүүхдүүдэд зараад явж байгаа одоо яг авч явж исэн зарж исэн материалд одоо шилүүдийг энэ гэж чинь нэг хувь нь энэ цагдаагийн байгууллага дээр бас очсон. За энийг бол тухайн хүүхдийн өөрийн мэдээлж байгаагаар бол хэд хэдэн хүүхдүүдэд одоо яг төрний сэлэнгийн хэлдгээр 200 мянган төгрөг 500 мянган төгрөг гэх мэтнээр одоо янз бүрийн үн аншаар хүүхдүүдэд бол зарсан тохиолдол нь бас тогтогдсон. Өөрсдөө тэрийг бас ярьж байгаа мэдээлж байгаа. Тэгээд уг энэ материалыг яг шалгалтынхаа үндсэн бичиг баримт буюу үндсэн одоо төлхүүртэйгээ тулгаад үсгээр энэ дээр бол таарж байгаа хариулт бол байхгүй. Энэ бол нэгсэндээ тухайн хүүхдүүдийн гаргасан одоо хуурам мэхлэх зорилготой ашиг өнжи олох гэсэн өөрөөр хэлэх юм бол баг цалингийн шинжтэй ийм үйл ажиллагааг болоод үүн дээр харилцах гэдэг иргэн үсэд шалгагдаж явж байгаа. За шалгалт бол 18-нд математикийн шалгалт 11:30-аас албан ёсоор эхэлсэн. За 11:30-ийн одоо шалгалтыг эхлэх явцад одоо хүүхдүүдийг шалгалт явж явах явцдаа тийм ээ. За хуулж байна хуулж гаад баригдсан одоо нэгсэндээ манай журмын дагуу бүх юм явж байгаа шүү дээ. За шалгалтын одоо яг өгж явах явцад хүүхдүүд хуулж байна. Одоо ер нь бол гадуур одоо шаблон зарагдсан гэсэн дээрээ хүүхдийн дунд байгаа шүү дээ тийм ээ. За ялангуяа тэр шаблоныг хулж авсан гэсэн хүүхдүүдийн одоо бэлдэж авч одоо энэ зүрийн нарийн ширхгээр түрүүн би бас мэдээлэл өгсөд энэс гарахгүй болоо тийм. Тэр одоо нарийн одоо баллруулж гэдэг юм уу янз бүрийн шипи хэрэглэж авч орох янз бүрийн арга хэрэгслээр шолом авч орсон хүүхдүүд бол шалгалтын дээр гарсан. За эдгээр хүүхдүүдийг тухайн дээр яг анги танхимд ажиллаж байгаа хянаач багш нар бол яг шалгалтын явцад бол одоо илрүүлж тухайн юмыг хурааж авч баримтжуулж журмын дагуу шалгалтыг тухайн шалгалтыг нь тухайн хүүхдийн оноо хүчингү болгох хүртэл арга хэмжээ зарим сурагчдаар авсан тохиолдлууд гарсан. За яг тэр хүүхдүүдийн яг математикийн шалгалт авч явах явцад хүүхдүүдийн шалгалтын байранд авч орсон одоо тэр яг тараагдсан гэдэг шаблон бол ерөөсөө яг саяны энэ харуулдаг зарагдсан гэдэг энэ шаблон явж байгаа. Энэ бол одоо баримтаар отоо баримтаар бүгдийг аль төвөөс хичнээн бүгд баригдсан гэсэн мэдээлэлүүд байж байгаа. Түрүүн уучлаарай нэвтрүүлэг эхлэхээс өмнө өгсөн та тэр зураг дэлгэцэн дөхөө. Одоо хэрэгтэй юу хэрэггүй юу? Баян сан Эрдэнэ уул гэсэн дүрсээс. Тэрийг өгөө. За тэгвэл найруулагч тэр Баян сан Эрдэнэ уул гэдэг хаягнаас оруулсан байсан зургийг өгье дөө. Тэр ус биш үстэй. За энэ биш. Би өөр юу яасан бэ? Энэ тухайн хэрэглэгч нь бол бас өөрийнхөө нөгөө нүүр царайгаа бас харуулаагүй байсан. Тэгээд энэ дээр явж байгаа зураг нь анх фэйсбүүкээр энэ хаягнаас ийм юм авсан байна. Боловсролын үнэлгээний төвөөс хамгийн анхны хаяг юм уу? Хамгийн анх энэ тавиад боловсролын үнэлгээний төвийнхэн байвал хариу өгөөч гэсэн байдлаар яг бидний одоогийн байдлаар олж тогтоосноор бол мэдгэж байгаагаар бол энэ тавьсан байгаа юм л да. Тэгээд яг дээдлийнх нь скриншот хийгээд дээдлийнх нь цагийг харахад бол энэ 19 цаг 24 минут хавцаа тавьсан байгаа. Тэгэхэд бол шалгалт бол 18-ны 11 цаг 30 минутаас эхлээд тий 13 цаг 10 минутанд дууссан. Дуусны дараа бол шалгалт дуусны дараа бол материалууд бол задарчин хүүхдүүд шалгалтын дэвтрээ аваад энэ хариултын хуудсыг багш нартай хураалгаад энэ хариултын хуудсыг боловсролын үнэлгээний төвөнд төвлөрүүлээд засаад дүн оног заралдаг. Тэгэхээр яг бидний зүгээс яг бид нар бол одоо эцсийн дүгнэлтийг бол одоо яг задарсан ч гэдэг юм уу задраагүй ч гэдэг юм уу яг эцсийн одоо дүгнэлтийг бол бид нар хийхгүй тийм ээ. Яг өөрсөн дээрээ байгаа баримт одоо цугларсан мэдээлэл дээр тулгуурлаад одоо яг бод байдлыг хэлж байгаа. Энэ нь одоо яг тухайлах юм бол саяны зургийн тухайд яг хэдний өдөр хэдэн цагт хэдэн минутанд хаанаас одоо тодорхойлох боломжтой шүү дээ тийм ээ. Ямар компьютероос ямар хаягнаас хэн гэдэг хүн ямар зорилготойгоор энэ мэдээллийг бичсэн байна вэ гэдгийг тодорхойлох ёстой. Үүний дагуу бид нар тагнуулын ерөнхий газрын кибер аюулгүй байдлын албандаас хандсан байж аль бисны хүсэлт. Тэн дээрээс одоо ерөнхийдөө ажиллагаа явуулаад яг энэ саяны баркод гэж яриад байгаа зүйлийг бол
яг тэр миний түрүүний хэлснээр хэдэн цаг тавьсан байна гэдгийг албан ёсоор тодорхойлоод ойрын хугацаанд үл мэдэгдэх ажлыг бол бас хийгдэнэ гэсэн үг. Тэгээд би ерөнхийдөө яг бар кодны тухайд одоо сая ярих юм бол за боловсролын үнэлгээний төвөөсийн сэдв даалгаврыг боловсруулах явцад болоод энэ даалгавруудыг задлахгүй байх сурагчдыг яг шударга бодиттой үнэн зөв өршөлдүүлэх шалгалтыг амжилттай зохион байгуулахын тулд ажилтны ерөнхий шалгалт бол мэдээж хүн хүч маш их ордог, цаг хугацаа шаарддаг. Өсөр юм том одоо ер нь баг улсын хэмжээнд зохион байгуулалтыг томоохон хэлбэрээр шалгалт байхад тийм ээ. Тэгэхээр яг энэ шалгалтанд одоо сэдв даалгавар боловсруулалт тал дээр бол ялангуяа маш их анхаарч ажилладаг. За тухайлах юм бол яг шалгалт авагтаас бүтэн сарын өмнө одоо яг 10 хичээл тус бүрээр мэрэгжлийн өндөр ур чадвар бүхий тодорхой стандарт шаардлага шалгуур хангасан ийм багш нарыг одоо сонгож гэрээ байгуулж одоо тусдаа бэлтгэсэн вакуум орчимд боловсруулах үйл ажиллагааг хийдэг. За багш нарыг сонгохдоо гол баримтлагдаг зарчим гэвэл одоо энэ жилийн хувьд нэг багш байлаа гэхэд би бол энэ жил ээшийн сэдв даалгавар боловсруулна гэдгийг бол өөрөө урьдчилж мэдэх боломжгүй. Учир бид нар тэр үнийг ерөнхийдөө өөрсдөө дотооддоо судалж байгаа энэ багшаар энэ жил зохиолгоё гэдэг судалгааг хийж хагаад яг өөрсд нь одоо 2-3 цагийн өмнө мэдэгдэх уулзаж одоо мэдэгдээд тэгээд өөрийнх нь хувийн бэлтгэлийг хангуулад ажил төрлийн зохицуулж өгнө гээд одоо 2-3 цагийн дотор дараагаар ерөөсөө одоо нэгсэн тусгай бэлтгэсэн вакуум орчимд аваад явдаг гэсэн үг. Тэгэхээр тэр багш нарын хувьд бол гарахаас өмнө би энэ жилийн сэдв даалгавар боловсруулна гэдгийг бол мэдэх боломжгүй байна. За хоёрдугаар яг тэр бэлтгэсэн вакуум орчимд бол яг тэр багш нарын аюулгүй орчинд ажиллах, сэдв даалгаврын нууцлалыг хангах, бүхий л ажиллах орчин бүрдүүлэх үүднээс цагдаагийн ерөнхий газрын бүрэн хамгаалалт тэнд гарч ажилладаг. За мэдээж мөн тэр өөрөө анги тахин байр савыг бол нэг хүчлэнгээр нь камержуулаад хяналтын камер байнгын бичээстэй 24 цагийн тийм цагдаагийн хамгаалалт гарч ажиллаж байгаа. За тэн дотор одоо яг тэр бэлтгэсэн объектд бол сэдв даалгавар боловсруулсан сэдв даалгавруудыг хянах, за хэвлэх, хэвлсэн үг холих, уутлах, битүүмжлэх, лацдах гэд ерөөсө бүхий процессууд яг тэр байранд явж байгаа. За эдгээр байранд одоо явж байгаа бүх процесс яг тэр цагдаагийн ерөнхий газраас хариуцж хийгээд яг тэр байрнаас шалгалтын байрууд руу хөрвүүлэх, орон нутгууд руу явах, өөрөөр хэлэх юм бол яг шалгалт авагдах өдөр хүртэл хүүхдийн гар дээр очих хүртэлх хугацааны одоо зөвхөн тээвэрлэх асуудал өсөх байна шүү дээ, тийм ээ. За тэр асуудлыг тагнуулын ерөнхий газар хариуцчих юм болж байгаа. Тухайлх юм бол орон нутгаар бол тагнуулын ерөнхий газрын тусгай шуудангийн албаар явуулах жишээ нэ. За тэгэхээр бол яг энэ процедураар явж байгаа үйл ажиллагааны дундаас ямар нэгэн тест даалгавар одоо хин нэгнээр дамжиж гадагшаага гарах, хин нэгэн төр дотроос одоо авах тийм боломж бол эрх зүйн хувьд бол боломж байхгүй байгаа. Яагаад ч За байхгүй. Хоёрдугаарт гэх юм бол одоо яг тэр сэдв даалгавар боловсруулсан математикийн багш за хоёр хүн боловсрууллаа гэж бодоо тийм боловсруулсан байгаа. Нэг нь дунд сургуулийн багш, нэг нь дээд сургуулийн багш. За тэгээд тэр хоёр багшаас одоо тухайн математикийн хичээлийн сэдв даалгавар боловсрууллаа. Сэдвээ одоо хэвлэлтээр хүлээж өглөө. Түлхүүр нь бол одоо зөв хариу нь бол дуусан дуустал тэр хоёр багшаас өөр хүн мэдэхгүй. Одоо хариуцж байгаа манай тэр объект ажиллаж байгаа хүмүүс ч гэсэн өөр хүн ямар ч юм мэдэх боломжгүй. Хариултыг бол одоо шалгалт дууссаны дараа буюу одоо өчигдөр орой 19-ний орой гэхэд яг тэр нийт объектод ажиллаж ирсэн 40 орчим хүн бол одоо жишээл тэр объектоос одоо шүрэлээр гарч байгаа гэсэн үг. Тэрний дараа тухайн боловсруулсан хоёр багшаас энэ одоо математикийн хичээлийн бус хичээлүүдийн ч гэсэн ялгаа байхгүй түлхүүрийг албан ёсоор бид нар хүлээж авч байгаа. Тэр одоо яг тэр баркод чиглэл одоо яваад ирсэн тийм ээ. Тэгвэл тухайн багш нар бид нар түлхүүрээ ямар байдалтай хүлээж өгч өгөхөөр одоо энэ хүүхдүүдийн гүйцэтгэл ийм хариултын хуудсан дээр яг одоо үнэн зөв хариултыг нэгж будаад за энэ бол одоо яг энэ жилийн математикийн хичээлийн зөв хариу нь инэ гэдгийг одоо шалгалт дууссаны дараа албан ёсоор бид нар төлөвлөж өгч байгаа. Тэгээд нэг өсөндөө бүх хичээлүүдийн шалгалтын материалуудын одоо энэ шаблон буюу зөв түлхүүр нь өнөөдөр одоо өчтөр орой албан ёсоор бид нар хүлээж аваад за түлхүүрний юм байсан юм тийм байсан байна гэдгийг мэдчихэж байгаа. Тэгэхээр би одоо тэр баркодны тухайд бол манайхаас ямар ч тийм баркодтой тийм бэлтгэсэн байдлаар түлхүүрийг бол хэвлж ашигладаг гаргадаг. Энийг бол юу гэж бидэрт байгаа мэдээлэл дээр тулгуурлаж үндэслээд хэлэхэд юу гэж харах гэдэг нь вэ гэхээр сэдв даалгавар одоо задарсан буюу шалгалт авч дууссаны дараагаар энэ мэдээлэл гарч ирсэн гэсэн бидний ихтэй яг цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор зөвлөлтөө хийх байх. Бидэрт байгаа мэдээлэлээр бол тухайн тэр баркодтой мэдээлэл нь шалгалт дуусны өвчтөөс хойш буюу орой гарч ирсэн мэдээлэл байна. Харин яг шалгалтын тэр өмнөх өдөр буюу шалгалтын явцад хүүхдүүдийн тэр олноор ашиглаад байгаа худалдаж авсан гэдэг хариултууд нь миний түрүүний үзүүлсэн хурамч төлхөөрд яваад байгаа. Гэхдээ одоо яг энэний дагуу юу яаж чинь
холбогдох газрууд нь цагдаагийн газар болоо тагнуулын ерөнхий газрууд албан ёсны одоо яг хяналт шалгах үйл ажиллагаа явагдаж байна. Тэдний зүгээс албан ёсны байр суурьд үнэлтийг бас албан ёсоор танилцуулах байх. За манай байгууллагын зүгээс бас нэг урьдчилж авсан арга хэмжээ гэх юм бол одоо өчигдөр шалгалт авагдаж дууссаны дараа одоо урьдчилсан байдлаар үнэхээр яг математикийн сэдвүүд даалгавар задарсан юм уу, төлөвлөрөн задарсан юм уу, хүүхдүүд одоо онол даргаад байгаа шиг тэгж олон хүүхдүүд өндөр 100% олноороо тэгж авчаад байгаа юм уу гэдэг дээр урьдчилсан хяналт шалгалтыг бас хийсэн байж байгаа. За тухайлх юм бол яаж хийсэн бэ гэхээр улсын хэмжээнд хотын хэмжээнд шалгалт өгсөн бүх хүүхдүүдийн математикийн шалгалтын одоо яг юм хариултын хуудсыг нь уншуулж үзсэн нэг хүчлэн гэдэг. Ялангуяа одоо яг энэ тест даалгаврыг задлсан хүүхдүүд авсан гэдэг яригдаад байгаа 84 дугаар сургууль, 5 дугаар сургууль, 50 дугаар сургууль гэх мэтчлэнгээр гомд ирсэн сургуулиуд байгаа. Тэдний материалыг бүр илүү анхааралтай болон Улаанбаатар хотын бүх шалтгааны материалын хариулттай хуудсыг математикийн хичээл дээр уншуулж үзсэн. За ингээд ерөнхийдөө ямар дүр зураг харагдаж байна вэ гэхээр ерөнхийдөө олноороо ялангуяа тэр яваад байгаа тэр Б хөлбөрч гэдэг юм уу те. Яг нь бус бүх хөлбөр байгаа. Олноороо өндөр хэтэрхий өндөр оноо авсан, 100 оноо авсан ялангуяа хүүхэд байхгүй. 90-с дээш оноо авсан тийм олноороо онцгойж удаа гарч ирсэн өндөр оноо авсан хүүхдүүд байхгүй. Энийг өмнөх жилийн судалгааг хийж үзээд өмнөх жилийн одоо математикийн хичээлийн улсын дундаж онооны дархалт бүх юм шийдвэрлэгдвэл хуучин авдаг байсан онлын төвшөндүүд яг ижил байгаа. Энэ жилийн хувьд ч гэсэн онооны дархалт одоо хадгалаад жишээлбэл Б хөлбөр задраад хуусан байлаа. За яаж аль ч хөлбөр нь байлаа гэхэд хуусан байлаа гэхэд хүүхдүүд нэг хэсэг хүүхдүүд өндөр оноо аваад гараад ирэх хэрэгтэй тийм ээ. Гэтэл бол ерөнхийдөө яг онлын хувьд ч тэр даалгаврын онооны дархалт нормал дархалттай чигэд хэвийн одоо яг байх ёстой үзэгдэлтэй яг байж байгаа үзэгдэл харагдаж байгаа. Судалгаа хийгээд үзгээд шинжилгээ хийгээд үзгээд хэрвээ одоо яг бидний одоо үзэж байгаагаар задарсан байлаа гэвэл хэтэрхий нэг хэсэг хүүхдүүд өндөр оноо байсан бол даалгаврын онооны дархалтын онол дээр 2 орон зэг мод жишээлбэл гарч ирэх хэрэгтэй гэдэг шинжилгээний дүгнэлт байдаг. Жишээлбэл тийм юм бол байхгүй. Энийг бол бид нар нэгдүгээрт практикийн зүгт хууль хяналтын байгууллагуудтай хамтарч шалгаж जैन. Хоёрдугаарт яг хариултын онол дээр үр дүн дээр нь тулгуурж бас шинжилгээ хийх ажил давхар гэж байна. За, эсвэл дарга нэмж хэлэх юм байгаа юу? Яг сая ерөнхийд нь бол бүгд ингэ хэлжлээ. Яг энэ баркодтой тэр хариу гэдэг байгаа шүү дээ тий. Тэр зүйл бол ерөнхийд нэлээд сурагчдад ойр шалгуулагчдад ойр байх байдлаар эсэл ерөнхий шалгалтанд орж байгаа хүмүүс энэ хариултын хуудсан дээрээ багнан код наах гэсэг гэдэг яг энэ дээр наадаг. Тэн дээрээ сэдв даалгавар 11-10-аас шалгалт 13-10-аас шалгалт дуусны дараа сэдв даалгавар задарчиж байгаа шүү дээ. Тэрийг сурагч аваад тодорхой хэмжээнд хурдан хугацаагаар бодуулаад яг тэр баркодн дээр тоонуудын ABC гэлгүүгээд A нь бол 1 те B нь бол 2 гэсэн байдлаар гаргаад тараасан байх магадaltaй юм байна гэж бид нар бол үзээд байгаа. Гэхдээ эцсийн шийдвэрийг бол цагдаагийн байгууллага болон тагнуулын ерөнхий газраас шалгалт хийгээд гарсны дараа бид нар бол мэдээлэл хийн. Бидний яг одоогийн байр суурь бол яг энэ дээр наагдаг тэр багнан код дээр дөхүүлээд наасан байх магадaltaй гэж үзэж байгаа. Хоёрдугаарх нь бас нөгөө хуурамчаар 17-ны өдөр тараасан гэдэг байгаа шүү дээ тий. Тэр этгээдүүд магадгүй энэ бол таамаг. Тэр этгээдүүд бас юугаа тойруулах маягаар 18-ны 13 цаг 10 минутанд математикийн шалгалт дуусны дараа шалгалтын материалыг аваад бодоод тийм байдлаар бас тараасан байж магадгүй гэж үзээд байгаа. За эндээс юу гэсэн үг вэ? Урд өдөр нь хуурамч чиг тараасан тий. Дараагийн өдөр нь болохоор шинэ юу материал тараасны дараа хариу мэдээж тодорхой болчихоор нөгөөтгөө таасан байх магадaltaй байж магадгүй. За тэгэхээр сурагчдын холбоо болон сайн билег багш болохоор энэ бол тестийн хариу задарсан. Одоо баримтаар нотолж байна гэж байгаа. Боловсролын үнэлгээний төвийнхэн маань болохоор энэ бол маргааш нь тэргүүтээ шалгалт дуусны дараа энэ бол задарсан гэж байна. За тэгвэл нэг хүүхдийн яриа байгаа. Энэ бол одоо Цекушт гэдэг хаягнаас Facebook-т оруулсан. Нийтдээ одоогоор 27 мянган хүн үзээд байгаа. Тим нэг яриа байгаа. Бичлэг бэлэн биш юм уу? За энэ бичлэг бэлэн биш байгаа юм байна. Цекушт гэдэг Архангай аймгийн хүүхдийн бичлэгийг та бүхэн үзсэн баг тийм ээ. Бид нар яг шалгалт эхлэхийн өмнөх өдөр
тэр манай ангийн хүүхэд одоо ингээд авцсан явж байсан. Тэгээд яг шалгалт орсон чинь яг тэр хаваараа гарсан. Яг тэр хിവэрээ хариу гарсан гэсэн. Тэнд одоо ямар хариулт өгөх вэ? Ямар тайлбар өгөх вэ? Хинээс нь хэлэх вэ? Би нэг санал болгоо. За. Өнөөдөр яг энэ асуудал бол яаж ихээр нэг зүйл байгаа юм л да. Өнөөдөр энэ материалыг за хамгийн гол нь хүүхдүүд зараад байгаа байхгүй. Сая босролын үнэлгээний төвх маань хүлэмжшөөрлөө штэ. Зарсан гэ холбогдох гэмтэрхтнүүдийн магадгүй холбогдох төр хүмүүсийн барилаа гэд. Тэгэхээр яг энэ баркодтой холбоотой гаргасан хүнийг бол бариагүй. Та бүхэн бас анзаарж байгаараа. Одоо яг энэ дээр мэдээлэл өгөхөд та бүхэн ч гэсэн өөрсдөө мэдж байгаа. Зөвхөн одоо урд нь тараасан тэр одоо буруу шоглоом те нүсэн тэр хүнтэй холбоотой асуудлыг хөндөж байгаа юм. А баркодыг бол сая та бас ярих гэж байна. Бас яг одоо мэдээлэл бид нар бол яхан баримт тулгуурлаж ярьж байгаа нэрс зохиоч ч юм уу зохиол уншихгаагүй л те. Жишээ нь энэ дээр юу гэхээр 7 хоногийн өмнө хүүхдүүд бүр аваад худалдаад зарим бүр зараад зарим хүүхдүүд бол бүр шалгалтын 2 цагийн өмнө ч юм уу. Зарим хүүхдүүд 1 хоногийн өмнө ч юм уу авсан гэх. Тэгээ зарим хүүхдүүд нь одоо манай сайн билэг хэрэг бах ингээд гар дээрээ зарим бичээд зарим бүр тэр шоглоомоо яаж ингэхээр бүр ингээд ер нь нэг ийм зүйл яваад энэ бол одоо өнгөрсөн жил бас нэг иймэрхүү зүйл яригадаад тэгээ тэр нь одоо буруу болоод тэгээ хүүхдүүд хохироод дууссан. Тэгээ нэг хохирсон хүн маань 200 мянган төгрөг өгсөн ч юм уу сая төгрөг өгсөн хүмүүс маань би хохирчлоо гэд хэлчихээр босрлын үлгээнийхаа журмаараа тэр хүүхдийн материал хүчингүй болчихдог. Тийм болохоор тэр хүн хэлж чадахгүй болчихдог. Яг үнэхээр одоо энэ дээр 100 мянган хүн 50 хүн эсвэл 50 мянган хүн 10 мянган хөрснө бид нар мэдэхгүй. Өнөөдөр 50 мянгаар авсан 200 мянгаар авсан хэдэн хүн байгаа гаргаж чадахгүй. Тэр хүмүүс өнөөдөр гаргаад өнөөдөр бид нар эцэгчүүд хэлж байгаа та нар ингээ хилээчээ гэхээр хөр нэг нууцлал хөрх юмд өөрсдийнхөө мэдээллийг зөвж байгаа. Зарим нэг хүүхдүүд нь бүр одоо аргаа хараад сая та одоо үзүүлэх гэж байна. Ингээ өөрсдийнхөө биеэр ингээ хэлж байгаа. Тэгэхээр энэ зүйл ингээд бүр илэрхий болоод олон нийтэд ингээд давлгаалаад энэ байгаа үед бид нар энэ багш нартаа бид өөрсдөө багш нар маань ингээд бүр хүртэл бодолтоод ирлээ. Бид нар бас худлаа ярьсан бол магадгүй бодолт нь зөрөөд ч юм уу те. Эсвэл тэр нэг одоо ярьсан тэр баг код нь зөрсөн бол бид нар одоо энэ талаар юм ярихгүй. Одоо үнэхээр буруу юм өгсөн байна. Одоо хүүхдүүд маань хохирол дуусчтэй гэж бодох байлаа. Даанч харамсалтай сая бодоод 2 сая үзүүллээ. Нотлох баримт үзээс 2-оос 3 нь аль бие ёсоор ингээд таараагүй, бусд нь бүгд таарцсан. Тэгэхээр энэ одоо хин нэгэн хүн бид түрүүлжсэн 2 зүйл дээр өдөр гайхаж байгаа маа. За үнэхээр хэрвээ тэр шалгалтын материалын дараа тараацсан бол тэрийг ингээ хийгээд ямар сонирхол байгаа юм. Ямар сонирхлоор ямар одоо эсвэл үнэлгээний төвийн нэр хүндийг унгах зорилготой хэрэгэл тим юм явуулаад байгаа юм уу? А тэгвэл тим юм явуулсан бол урд нь ягаад 7 хоногийн өмнө 14 хоногийн өмнө тим юм нэтээр ингээ явж хахад та бүхэн маань арга хэмжээ авахгүй байгаа юм бэ? Энэ тал дээр хууль хяналтын байгууллага ягаад энэ тал дээр та бүхэн мэдээлэл өгөхгүй? Маш олон хүүхдүүд энэ дээр зарж ийн, одоо надад сая санал болголоо. Ээж 800 мянган төгрөг өгчөөч 200 мянган төгрөг ангиараа нийлээд тэр үтэл 5 саяар авъя гэд. Ингээд авчаад тэр материал нь сүлд нь үзнийхаа дараа хүүхдүүд өн чинь бараг зүв биш шүү гэд гарч ирж байгаад л бид нар санаа зовж байгаа. Тэгээ энэ асуудлыг нэгдүгürt бид нар бол яаж ихээр нөгөө маш олон эцэг гихчүүд сурагчдынхаа хүсэлтийн дагуу. А нөгөө талаас сая тэр нөгөө баг кодыг гаргасан тэр хүүхэд бол тэр хүүхдээс авч гаргасан хүүхэд. А бүр яг уг хүүхэд нь болохоор өөр хүүхэд байгаа. Тэрийг нь яг нэг одоо уцтай ээжүүд нь одоо гэрчлэн л дээ. Тэр бол нөгөө хүүхдээс нь авч материалын шеэрлж авсан хүүхэд юм байна. 19 цаг хэдэн нэгэ сая та ярьжсэн те тэр бол бас нэг тийм байх шүү. Тэр энэ талаар бид нар босрлын үнэлгээний төвийнхэн болохоор бид нар мэдээж ойлгож маш их цаг хугацаа, маш их одоо зохион байгуулалт, ус орон дээр одоо 13 мянган хүн ажилласан гэж би зөвхөн хайл сонссон үнэн худлаа мэдэхгүй байна. Тим хүмүүс ажиллаж байгаа хариуцлагатай ажил. Тэгээ энэ дээр өнөөдөр нэг л алдаа гарчихад нэг л одоо шоглоом энэ зүйл тарсан солоод маш олон хүүхдийн хувь зүй одоо өнөөдөр яахад шийдлгүй гэж байгаа байхгүй. Одоо өнөөдөр энэ саяжин сайн бэлэг шинэ утас руу одоо манай сурагчтай холбоотой байж гэнэ хизээ дахин шалгалт явах юм уу? Одоо яах вэ бид нар? Бид нар хэнийг хүлээх юм бэ гэдэг ийм асуултууд бид нар өдөр болгон бас асууж яг одоо энэ телевиз үзэж байгаа хүмүүс зарим нь одоо энэ шалгалт дахиж явуулах юм уу? Аль эсвэл одоо энийг яах яг задарсан юм уу юм уу? Энэ асуудлаар аль бие усны байр суурийг өнөөдөр яг бидраас нэгж байгаа юм л да. Тэгэхээр бас би санал хэлэхэд ерөнхийдөө яг нэг талаас нь авах юм бол одоо за тэр би түрүүнд хэлсэн яг хууль шүүх цагдаагийн байгууллага тогтооно гэдэг. Тэрний аль бие усны мэдээлэл гараагүй хахад бид нар бол бас энд задлсан задраагүйгээд ингээд ах бас тэрэндээ гол нь биш. А хэрвээ одоо түрүүнд сайн бэлэг багш ярианд гарч ин тэ. А хэрвээ яг үнэхээр таны гар дээр яг тэр шалтгаан материал нь их хуваарай шалтгааны өмнөх орой хин гэдэг хүүхдээс ирсэн та өөрийгөө тэрийг өөрийнхөө нүдээр хараад өөрийн гараар бодоод тэр нүд яг үнэн бол та энийг тэгсэн тэр хүүхдээ нэр устай тэр хүүхд чинь цаана хинээс авсан гэдэг бас нэр ус нь бүгд эзэнтэй шүү дээ тий. Тэрийг аль биесээр одоо яг энэ дээр одоо ажлын хэсэг гэдэг юм уу гараад цаагийн чиглэлж тэр хяналт шалгалт хийж шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль биесээр бүр хүсэлтэй энэ дээр баримттай нотлоготой өгөх хэрэгтэй байхгүй. Тэрнээс сая одоо эслэнгээ тэрүүний хэлж байгаа шиг тэр
тэнд тэгж ярьсан, энд ингэж ярьсан гэж ярих юм бол энэ яриа дуусахгүй. Ялангуяа бид нар одоо яг энэ шалгуулагчдын дунд манайх бас судалгаа үржилж одоо ханалтын судалгаа бас байнга явуулж байдаг. Ялангуяа яг энэ шалгалтын сэдвүүд даалгавартай задарсан гэдэгтэй холбоотой асуудал бол 7 хоног битгээл ерөөсөө 17-оос яг эхэлж шалгуулагчдын дунд гарч ирж түрүүнд миний харсан гаруулсан тэр 4 хувилбартай шовлон бол хүүхдүүдийн гараар дамжигдаж ингэж яваад эхэлсэн ажил байхгүй. Тэгээд 18-нд ерөнхийдөө 17-нд ийм ажил яваад 18-нд хүүхдүүд одоо олноороо энэ дээр би бол одоо энэ дээр нэг талаасаа бас хүүхдүүд огорч байгаа байхгүй. Яагаад гэвэл нөгөө нөхдүүд одоо хэсэг бүлэг нөхдүүд хурмаг зөвлөгөөр буруу шоблон тараагаад хүүхдүүдэд мөнгөөр итгүүлээд өндөгний төвийн нэрийг бариад те өндөгний төв мэрэгчлэн байна гэдэг. Ялангуяа тэгээд энэ шоблон дээр зүгээр нэг шоблон дээр одоо тухайлх юм бол энэ 41 даалгавартай шоблон байж байгаа. Энийг математикийн хичээлгээ дээр нь бичигдсэн. Энийг тухайлх юм авж байгаа хүүхдүүд жишээлбэл араад илт худлаа гэдэг нь мэдгэж байгаа. Математикийн даалгавар бол 36 сонгох даалгавартай байна. Гэтэл энэ нь одоо ингээд 41 даалгавартай гэдэг илт худлаа гэдэг мэдгэж байгаа ийм шобломыг тэгээ бас яг адилхан канон дангуудад дээр нь одоо ингээд нийгэмгээ бичсэн толгонууд нэгээ солилцсон юмуд явж байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм илт худлаа мэдээлэл бүхий энэ хоромжчиг баримтыг хүүхдүүд аваад эндээ итгээд маргаашны шалгалтандаа орохдоо одоо янз бүрийн гар дээрээ ч юм уу түүний хэлснээр чинь те гар дээрээ юм уу янз бүрийн юм дээр нууцудад тийм шипи байдлаар авч ороод нэгдүгürt тэр хуулж явах явцдаа баригдаад шалгалтын журмын дагуу аргамж авж байгаа хүүхдүүд ч бас байгаа. Одоо магадгүй баригдахгүйгээр хуусан байх хүүхд байхыг бас үүсэхгүй те. Гэтэл энэ хариултыг яруу дуурайгаад буцсан хүүхдээ бол энэ дээр нь зөв хариулт баг байхгүй. Байх ч нэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бас би иргэдэд бас би хүүхдүүдэд бас анхаарал захин янз бүрийн шалгалтууд олон дахин явагдана. Аливаа нэг ийм мэтийн хуурамч мэдээлэлд бас автахгүй байх тал дээр хувийнхээ бас үргийг бас хомсолт хэрэгтэй те. За сайн билүү. За тэгэхээр мэдээч энэ асуудал бол үнэлгээний төвийн ажилч биш те миний ажилч үрч миний ард байгаа бүх багш нар манай сургуулийн одоо тэр хөдөлмөр манай сургуулийн тэр багш нарын хөдөлмөр тийм ээ энэ бүгдийн нүгөө игээ ажиж байгаа болохоос хин нэг ингээ хүлээн зөвшөөрөхөд маш хүнд байгаа байхгүй юу тий. Тэгэхээр надад бол ямар мэдээлэл ирж байна гэхэлэр хүүхдүүд багшаа ингээ би яг ингээд ийм таних шиг тий баркод хуулаа сууж байгаа хүүхдийг харсаа. Би яг харсан тэр хүүхдээ заагаад өгнө тэр юм хүүхдүүд бол үздэж хэлж байгаа. Одоо жишээлбэл яг түрүүний таны хэлснээр яг шалгалтын урд орой, шалгалтын математикийн даалгавар, шалгалтын дэвтэр нэг их хуваараа тань дээр гар дээр ирсэн нөө. Тэр баркод дээр зүгээр шалгалтын материал тэгээ та түрүүнд одоо ингэлдээ бид нар ингээд нэг одоо хин нэгээ буруутан болгоо худлаа мэдээлэл талаарч гэдэг тогтоох гээд байгаа гэдэг хамгийн гол юу байхгүй. Тэр тогтоохгүй хоёрыг би ингээд хилээ тогтоочих юм биш. Энийг яг тэр мөрдөн байцаг шиг шалгалт та тий шалгаа тогтоо шалгалтыг та болохоор би та нарыг ойлгож хэлдэг та хэд бол яг шалгалтын дараа л ийм код гарсан шалгалтын дараа ямар хүн ийм код гарсан гэвэл ягаад энэ олон хүмүүсийн сэтгэл санааг өмүүлээд байгаа гэдгийг нь олол та тий тэр шалгалтын дундуур ярьж ийна гэх хүүхдүүд над руу уцтаад байгаа тэр бас ямар үний энийг олж авсны дараа л бид нар таны буруу бидний зөв гэд яг тэр эзний нь одоо өнөөдөр тагнуулын ерөнхий газар байна уу цагдаагийн ерөнхий газар байна уу тэрнтэй хамтраад тий ажиллагаа явуулаад олол тоо тий. Ийм учраас энэ яриаг гаргаад байна шүү дээ тий. Ийм яриаг гаргаж байгаа учраас танд баримт байгаа гэж байна. Сурагчдын албаны тэргуунд тэр Арангаа аймагт ингээд явсан тэрнээс ч өмнө тэгээ явж исэн тийм хүүхэд байсан гэж сая хэлж шүү дээ тий. Тэр үнэхээр материалуудыг бид нэр энд ингээд маргаж суух гэхээс илүүтэйгээр сурагчдын эрх ашигыг бид нэр олон боловсролын тогтолцооныхаа энэ эрх ашигыг хамгаалахын тулд бид нэг цул болоод тэр баримтуудыг цагдаагийн байгууллага болон тагнаадлын байгууллагт хамтраад өгөх юм бол энэ олон эцэг эхчүүдийн бохомдол цаашлаад шалгуулагчид дэд боловсролын байгууллагт амьдралаа мэргэжлийн сонгуульд орох гэж байгаа сурагчдынхаа эрх ашигын өмнө нэг өдрийн өмнө нэг цагийн өмнө ч гэсэн бид нэг шийдэлт хүргээд мэдээлэл гаргах нь зүг байхгүй. Энд ингээд одоо баримтуудаа бид нэр шүү дээ. Энд ч нэгдүгээрт ярьж хаад хоёрдугаарт үнэхээр тэр хуулийн хэлтэй шалгадаг газарт нөгөө үргэлжсэн илүү үр дүн гарах. Тэгэхээр надаа ийм баримт байгаа байхгүй. Өчтөр надаас ийглийн телевиз сэтгүүлч ирж сурвалжлага авсан тий. Тэгээд яг тэр сурвалжлагыг авч явах явцад тэр эцэг ихгүй тэр багш над руу ингээд мессенжер явуулж исэн. Тэгээд би спикер дээр тавьж ярьж ирсэн. Тэнгүүд тэр хэд бичлэгийг хийсэн тэгтээ гаргаагүй лээ. Одоо яг тийм шалгалтын тест задарсан бид нар авсан гэдэг үү? Үгүй тэр одоо нэг багшд
яг 10 цаг 23 минутанд CD хувилбар холилдсон тест ирсэн гэж байгаа зургаар. Тэгэнгүүт багш бодоод буцаа зургаар явуулсан, бодж өгөө явуулсан. Гэхдээ энэ Яши яг материалд мөн үгүй юу гэдгийг тэр хүн мэдэхгүй байсан. Тэр хүүхдүүд нь ч гэсэн мэдэхгүй байсан. За эсэлтийн ерхий шалгалт болоод дуусны дараа яг мөн байсан. Би өнөө өглөө тэр хүнтэй очиж уулзсан. За тэгээд намайг яг тэр хүнээ ингээд би тэр хүн ингээд хилчиж болж байна. Хамгийн гол нь тэр хүн юу гэсэн бэ гэхээр би ажилгүй болмааргүй байна. А тэр хүүхдүүд өнөөдөр уйлаад багш руугаа ярьж ирсэн. Би хүний хүүхдээр яач вэ гэд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр би өнөөдөр хин нэгэн хүнд тийм амир тийм дарамт төвчрүүлж байгаа нэг юм болж байгаадаа бас надад бас эмзэглээд байгаа байхгүй. Тэгэхээр яг та нар тэр хүмүүсийг шийтгэхэж олж ихэхээс илүү цаана яг ямар юмсныг тэр хүмүүсээс мэдээлэл аваад бас хайх боломжтой юм. Тийм учраас яг нэвтрүүлгийн дараагаар бол би тэр хүмүүсийн холбогдох хуцсны дугаарыг өгье. Энэ дээр бас зохион байгуулалтын хувьд дээр бас нэг зүйлийг тодорхойлж хэлэх хэрэгтэй байх шүү дээ. За эсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахад энэ жилдээ за нийтдээ 37200 хүүхэд бүртгүүлсэн байгаа. Эдгээр нийт хүүхдүүд мань 170 мянга гаруй шалгалт өгж байгаа. За нийтдээ улсын хэмжээнд эсэлтийн ерөнхий шалгалтыг нэгэн зэрэг ингэж амжилттай зохион байгуулахын тулд давхцсан тоогоор яг нэгэн зэрэг мэдээлэлээр удирдлагаар гэсэн үг шүү дээ, тийм ээ. 100000 орчим хүн энэ дээр ажиллаж байгаа. За энэ 100000 орчим хүнийг нэгдсэн нэг мэдээлэлээр хангаад нэг ойлголттой нэгэн зэрэгийг ажилуулна гэдэг бол маш хариуцлагатай чухал ажил. Тэр хэмжээгээр бид тодорхой хэмжээгээр яг анги танхимд ажиллах багш нарыг бүгдэнд нэг хүн гэлтгүй бүгдэнд нь хурж сургалт хийж мэдээлэл өгөхийг л зорддог. Гэтэл одоо түрүүний эслэнгийн хэлдгээр яг анги танхимд зарим багш нарын бас хянах жижигсэн багш нарын хариуцлагагүйгээс болоод тэр ангид хүүхдүүд хуулах орлого хийсэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү хандлага байхыг бол үүсэхгүй. Ялангуяа сүүлийн мэдээлэл технологи хөгжсөн энэ цаг үед бол ялангуяа хүүхдүүд энэ гар утсаас гадна янз бүрийн тоног хөрөмжүүдийг бас ашигладаг ийм хандлага бол болцсон байна. Энийг бас одоо хэрэгжилтийг энийг бас зэгслэх үүднээс бид нар манай байгууллагын зүгээс энэ жилийн үед бүх шалгалтын байрууд дээр сүлжээ сарниудагч төхөөрөмжийг мөн бас металл илрүүлэгч багжийг бол тодорхой хэмжээнд ашигласан. Энийг ашиглаад байхад ямар нэгэн аргаар тэр анги руу гар утас нууж авч ороод яг шалгалтын явцад шалгалт эхэлж явах дундуур явцад одоо зургаараа авцаараа зургийн дараад гадагш нь гаргах гэдэг юм иймэрхүү тохиолдол бас энэ жилийн үед ганц нэг гарсан байгаа. Тэрийг бол тухайн үрд нь илрүүлээд журам заасныхаа дагуу тухайн хүүхдийн шалгалтын дөнгөний хүчингүй болгох хэмжээгээр арга хэмжээ бол авсан. Энэ нь бол одоо урд нь бас урьдчилан зэдв даалгавар төлхөр нь ил явж гисэн задарсан гэсэн үг бол бас биш байхгүй. Тухайн тэр шалгалтын үеэр явагдсан зөрчил гэсэн үг. Энийг бол дахиж юм зөрчил гаргахгүй бүр илүү боловсронгүй болох тал дээр бол манай байгууллагын зүгээс анхаарч байгаа. Ер нь эсэлтийн ерөнхий шалгалтыг анх 2006 оноос хойш бол одоо энэ жилдээ 11 дахь жилдээ бол манай байгууллагаас хариуцаж зохион байгуулж байгаа. За өнөөдрийн хүртэлх хугацаанд яг энэ сэдв даалгавар задарч байгаагүй гэдгийг бол би хариуцлагатай хэлж болно. Ямар нэгэн байдлаар өмнө нь бол сэдв даалгавар задарч байгаагүй, задрах боломж нь байхгүй байх бүх нөхцөлийг бол бүрдүүлдэг. Тэгээд эсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт болоод мэдээлэл ялангуяа сэдв даалгавартай холбоотой асуудал жил ирэх тусмал ер нь боловсронгүй бол сайжраад явж байгаа гэдгийг олон багш нар эцэг эхчүүд бол манайд байнга мэдээлж яддаг. Янз бүрийн саналаа хэлээд тэдний ингэж хамтрах байдлаар ер нь бол бид нар одоо энэ дээр нэг зүйлийг олгоцоход бид нар нэг хүүхдүүдийг хохирох гэдэг юм шиг те одоо хохирчод байхад нь гүрийгээд байгаа юм шиг ойлгох биш байхгүй. Адилхан бидний эцсийн зорилгууд ерөөсөд хүүхдүүд өөрсдийнхөө хүссэн үдэн оноогоо аваад хүссэн дээд сургуультай амжилттай суралцсанд бидний эцсийн зорилго шүү дээ. Тэгэхээр яг үнэхээр тийм задарсан асуудал байгаад бидний хариуцлагагүй болж танаас болоод ийм асуудал болсон бол үнэ хэлээд өөр төвшөнд асуудыг өөр ярина. Тийм биш байгаад өөр сонирхолтой, өөр зорилготой бүлэг хүмүүсийн одоо мэдээлэлээр эцэг их сурагчид өөр ойлголттой болоод байгаад л харамсаад байгаа байхгүй. За бидний нэвтрүүлэг түр завсарлаад эргээд студиэс үргэлжлэх болно. Дэлгэр Монголыг цацлаар сэрээдэг өглөөсөө дэлгэсэн хадган дээр ерөөл шингээсэн өглөөсөө Буурлэжийн үрсэн цайлдаг өглөөсөө буян дөрчлөнд үлций бэлэгдэх өглөөсөө You don't know what's in store.
Open your head, take a glass. Don't be scared, I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. За цензургүй яриа үргэлжилж байгаа. За ингээд Архангай аймгаас нэг хүүхэд бичлэг хийж одоо Facebook орчинд тавьсан тэр бичлэгийг үзээд хэдүүлээ ярилцлага эхлэв. За одоо энэ Егешийн талаар гомдлоо хэлж чинь би бол одоо энэ жил ингээд төгсөж байгаа хүүхэд 12 дугаар ингээд төгсөж байгаа. Тэгээд яг юу болсон бэ гэдээ босон процесс гэвэл Егешийн материал бол яг задарсан байсан. Яг тухайн өдрийн яг 9 цагийн үед бол манай нэг таньд хүүхдэд математикийн C вариант нэрсэн байсан. Тэгээ надаа нэг шаблон ирсэн. Тэгээд тэр шаблоныг яагаад ингээд тэр шаблон ингээд эхэндээ зөрөөд байсан. Нэг оноотой бодлогод нь бүгд. Тэнгуутаа 2 оноо, 3 оноо. Тэгээд 2 оноо, 3 оноотой бүх бодлогууд нь яг тэр шаблонтойгоо таарж ирсэн. Яг одоо над зураг нь байхгүй. Яа тэгээд одоо тэр нэг баркод байгаа. Тэр баркодыг ингээд бид нар ингээд найзтайгаа ингээд сууж агаад бүгдээр ингээд тоогоо ингээд ботсон тэр математикийн хөлбөр тэгэхэд яг тэр бие хөлбөрийн баркод бол бүх тоон яг таарсан тэр фэйсбүүк дээр байсан зургууд. Тэгээд боловсролын үнэлгээний төвийн тал дээр алдсан. Энийг бол би яг боловсролын үнэлгээний төвөөс босон байх гэж бодож байгаа. Тэрнээс тагнуулын ерөнхий газраас нэг амар тийм лац тийм код моттой юм бол тэрийг бол задлаад хариу авах боломж байхгүй байх. Айгуу тийм битүүрчлэр хэлж штэ. За тэгээд давтын яш болно гэсэн сураг дөнгөж сая дуудлаа нэг 30 минутын өмнө 7 сард. Гэтэ бид нар ингээд нэг сургуульд орно гэдэг ингээд зорьцсон болохоор тэр зорилгоо ингээд тэр зорилгын урдуур тэр нэг хуулаад 800 авсан хүүхдүүд ингээд бидний урдуур ороод бидний авъя гэсэн сургууль ингээд бүглөөд орчихсон бол ингээд бид нар хитэн сар за бүр зарим хүүхдүүд бүр хитэн жилээр ингээд одоо хохирох тийм хөдөлмөр байна. Тэгээд тэр хитэн жилийн хөдөлмөрийг ингээд 250 мянга 500 мянгаар ингээд одоо ингээд хохироод байгаа юм л үнээр ундууцмаар юм байна. За энэ хүүхдийн яриаг бол өнөөдрийн байдлаар 28 мянган хүн үзсэн байгаа. Энэ хүүхдийн яриагаар бол шаблон, баркод хоёр хоёулаа задарсан. Хоёулаа яг хариунд таарсан ганц нэг л алдаа гарсан гэж байгаа байхгүй юу? Энэ хүүхд болохоор одоо мэдээж боловсролын үнэлгээний төвөөс энэ бол задарсан байх магадaltaй. Тагнуул магнуул шалгаж байгаа юм хөдөө орон нутагт бол одоо анги танхимаас задрах боломжгүй гэж. Энэ бол хүүхдийн л яриа. Тэгэхээр энэ дээр одоо боловсролын үнэлгээний төвөөс Ганбаатар Цохол дарга хоёр юу гэж хэлэх вэ? Тэгэхээр би бас түрүүнд хэлсэн тэр одоо яг энэ хариултын мэдээлэл бүхий шаблон бол яхахгүй одоо хүүхдүүдийн гараар дамжигдсан. Энийг бол эзнийж барьсан. Тий, эзнийж барьсан. Энэ нь бол худлаа болгон тогтоогдсон. Тий, шалгалтын өмнөх өдөр одоо нэг хүүхдүүдээс гаралтай нэлээд олон хүүхдүүдээр дамжигдаж ялангуяа бүр энэ дээр одоо саний Арангад бас юм асуулт гарсан байна. Булган аймаг дээр тухайлах юм бол бүр жишээ ярих юм бол Булган аймгийн одоо манай эзлэн хөгжилтэй хариуцсан бүртгэгч гэдэг түшин мөнх гээд байгаа. Гэтэл тухайн тэр бүртгэгчийн бүр овог нэр дээр нь шинэ фэйсбүүкийн аккаунт шинээр хаяг нээгээд өөрийнх нь бүр зурагтай хуурамчдын фэйсбүүкийн хаяг нээгээд одоо энэ хуурамч одоо хаяг бүхий шаблоныг Булган аймагтаа шалгалт өгж байгаа хүүхдүүдийн фэйс хаяг руу бүгд рүү нь явуулаад одоо тэр түшин мөнх гэдэг өнөө бүртгэгч өөрөө бичиж байгаа юм шиг хүүхдүүдээ энийг хуулаарай намайг өгж гэн гэж бити хэлээрэй гэдэг юм уу одоо тийм хүний өмнөөс хууль тусаар ийм хийсэн орлого бол бас тухайн Булган аймаг дээр гарсан байгаа. Тэрийг бол одоо тухайн тэр манай ажилтан бол цаатгийн байгууллага дээр хөдлөөгөөд шалгагдаад явж байгаа. Тэгээд яг юунтай адилханаар Арангай аймаг жишээлбэл одоо яг энэ шаблон хүүхдүүдийн гар дээр хитэн ч хүүхдийн гар дээр ганц Арангай аймаг болгон гэхгүй бусад аймагуудын хүүхдүүд ч гэсэн энэ чинь бивний одоо сошиалаар фэйсбүүкээр дамжуулж явж байгаа учраас тарсан байхыг үүсэхгүй. Хамгийн гол нь одоо хүүхдүүд энэ шаблоныг ашиглаж тэр хариултын хуудсан дээрээ бодаагүй байгаасаа гэж бодох хэрэгтэй. За тэгвэл энэ баркод нь ямар учиртай юм? Баркодтой бас тарсан гэж. Тийм. За баркодтой мэдээлэл одоо яг энэ Б вариантын ингээд тавилбарын одоо тавьчихсан байгаа энэ түрүүнд багшийн хэлдгээр коджуулсан гэдэг яриад байгаа тийм ээ. За энэ баркод дээрх хариултууд нь бол одоо ялангуяа энэ Б хувилбарынх бол яхахгүй тэр яг Е-шийн хариултаа нь бол таарж байгаа. Энэ бол зарим нэгтэй бүгд 100 биш тийм ээ. Зарим нэг нь таарж ялээ. Зурж ялээ тийм. Ихэнх таарж байгаа. Гэхдээ
энэ баркод одоо тухайлбал юм бол энэ зураг дээрээс харах юм бол яг хүүхдүүдийн одоо өгж оруулахад зориулагдсан юм шиг жижиг байдлаар ингээд бичсэн байгаа тийм хэвлэлцсэн байгаа байдал. Яг энэ баркодтой энэ шаблон бол яг шалгалтын үеэр хүүхдүүдийн гар дээр нэг ч харагдаагүй байгаагүй. Энийг бол манай зүгээс авсан мэдээлэлээр бидэнд байгаа баримт нотлохоо мэдээлэлээр шалгалтын авагдсанаас үдээс хойш 4-5 цагийн орчимд анх эхлээд миний Монгол 21-р зуун билүү нэг тийм сурагчдын аалтын групп байгаа. Тэр групп дээр хамгийн эхлэж ингэ тавигдаж ихсэн гэсэн мэдээлэл бидний байгаа мэдээлэл байгаа. Энийг ихтэй одоо түрүүний хэлснээр яг хин гэдэг хүн хідэн цагт хаанаас яаж тавьсан бэ гэдгийг бол тавилын газар одоо тогтоох ажиллагааг хийж байгаа. Саяны хүүхдээ яриад байгаа нь шалгалтын өмнө энэ баркод гараад ирсэн гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрийг бол одоо хамгийн гол нь яг л одоо тэр яг өмнө гарч ирснийг бас л нотлох баримтаар л зах газар нь хандгад хэрэгтэй л дээ. Тэгвэл одоо юу энэ дээр нэг л юм яваад хүмүүс тэр тэгсэн гин энэ дээр тэгж хуулж ирсэн гин тийм газараас тэгж хавлаа муулдаж авсан гин гэж иргэдийг буруу мэдээлэл төрөлдүүлж ярихаасаа илүүтэйгээр яг баримт нотлоготой мэдээллийг холбогдох хууль эрхтэй байгууллагууд нь хандаад энэ асуудлыг нэг тийш нь бүр шийдмээр байгаа байхгүй. Танаа хандсан уу? Манайхаас яг албан ёсоор одоо тагнуулын ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, за тагнуулын ерөнхий газрын арья кибер аюулгүй байдлын албанд намжирмын дагуу бүгдийг угшил гаргаад хандсан. За одоо тэр шалгах хянах ажиллагааг хийгдэж ихсэн гэсэн мэдээлэл бидэнд өгч байгаа. Хандлагатай бол ямар маягаар хандсан? Одоо ингэж хүмүүсийн тархитлагоо эргүүлж ингэж худлаа мэдээлэл яваад байна гэсэн үү? Эсвэл яг үнэхээр ийшээ энэ хариулт задарсан нуу задраагүй юу гэдгийг нотлож өгч. Мэдээж ер нь л нэгдүгээр хамгийн гол нь яг энэ эшин сэдв даалгавар задарсан уу юу гэдгийг тогтоох нотлох. Үнэхээр задарсан буу задарсныг нь те яаж задарсныг нь задраагүй бол задраагүйг нь бүр баталгаатай хэлж өгөх хэрэгтэй байхгүй. Хоёрдугаарт ариу задраагүй тохиолдолд ямар зорилгоор ямар хүмүүс албаар ингэж иргэдийг нийтээр нэгж буруу мэдээлэл рүү уруу татаж ямар хүмүүс ямар санаатай яваад байгааг бас тогтоох шаардлагатай тий. Тэрийг бол олон нийтэд ингэсэн гэдэг нь бас мэдээлж юм бол эцэг их хэрэгэд сурагчид одоо ямар нэгэн санаа зовхтун тайвшираад өөрсдийнхөө дүн оноог бодтоор хараад хүссэн сургуультай ономдод өгсөн байдлаараа бирж сонголтоо аваад явчих боломжтой л. 21-р зууны залуус гэсэн тэр Facebook групп байсан л да. Тэрэнд бас нэг 10 хоногийн өмнө бас нэг боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаа энэ шалгалтын зохион байгуулалтын талаар бас нэг пост бичсэн байсан. 3 админтай байсан. Тэгээд 2 өдрийн дараа 4 админтай болсон байсан. Анх бичсэн байсан админтай бид нэр Facebook Messenger-ээр холбогдоод энэ худлаа мэдээллийн талаар гэхдээ яаштай холбоотой биш. Боловсролын үнэлгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой тийм зүйл бичсэн байсан. Тэгээд манай мэрэгчлэн бид хоёр зэрэгцэж сууж яваад Facebook Messenger-ээр нь хурж ирж уулзаарай гэсэн заа хичгээд хурж ирж уулзаагүй. Тэгээд дахиад яг тэр одоо энэ тест задруулсан гэдэг энэ баркодын энэ шаблон ба штэ тий. Яг математикийн шалгалт авагдсан буюу 18-ны үдээс хойш анх Facebook дээр бидний одоогийн яг тогтоож байгаагаар бол яг тэр 21-р зууны залуус гэсэн Facebook групп дээр тавигдчих гэсэн байна. Тэр энэ одоо зохион байгуулалттай байна уу, зохион байгуулалтгүй байна гэдгийг боловсролын үнэлгээний төвийнхэн эцэг эхчүүдтэй нийлээд тогтоох биш тий. Эцэг эхчүүд шалгуулагч тэр боловсролын үнэлгээний төвийнхэн нийлээд хуулийн нэлтийн байгууллагт хийлээ тэгээ шалгуулаад тодорхой хариу өгвөл ойрын хугацаанд бол нийтэд бол зарлах ёстой. Тэр нэг зүйлийг бас төгсөнсөний уучлаар. Ер нь бол бидний гол зорилго бол энэ сурагчдаас ирсэн сая тавхан харлаа. Яг иймэрхүү мэдээлэлтэй үнэлж байгаа байхгүй. Нөгөө талаас нь асуудал болохоор бодит шоглоомыг гаргаад бодоод үзэхэд 3 4 бол алдсан. Бусд нь яагаад одоо 34 байгаад байгаа юм. Тэгээ зарим нэг хүүхдүүд нь болохоор би энэ чинь 7 хоногийн өмнө л автсан зүйл, 3 хоногийн өмнө автсан зүйл. Сая бол өөрөө ярьж тэр тавхан харж яг иймэрхүү мэдээлэл ирээд байгаа учраас энд ямар нэгэн бидний хувьд бол улс төрийн ч юм уу ямар нэгэн байдлаар боловсролын үнэлгээний төв нэр хүнд халдах ч юм уу тийм зорилго бидэрт байхгүй. Бид нар гол нь үнэн мөнийг л ард түмэнд тодруулж өгөөч. Энэ үнэхээр задарсан бол яагаад? Задраагүй бол яагаад? Тэгэд энийг бид нар яаж нэгээр тодруулж өгөх асуудлыг өнөөдөр бид нар албан ёсоор тавханд бол бичгээр мэдгдсэн. Мэддэгдэл хөргүүлсэн байна. Өнөөдөр албан ёсоор орж үзсэн эцэг эхчүүдийн маш их олон төлөөллүүд бас энд ирсэн байна. Дээрээс нь сайн бэлэг одоо багшийн бодож гарсан тэр зүйл дээр энэ хүмүүс яагаад математикийн багш нар гараад хэрэв буруу байсан бол тэгээ энэ асуудал түргэн би дахиад хэлж л ямар нэгэн үндслэлд энэ зүйлд ирээгүй байсан бол бид нар энэ тухай хандахгүй л дээ. Урд нь жил ч гэсэн иймэрхүү юм яваал байдаг. Тэгээ бид нар бол нэг зүйлийг бас албан ёсоор таахнаас хүсмээр байгаа.
Нэгдүгürt нь юу гэхээр яг иймэрхүү процедур дээр ягаад хүүхдийн байгууллагуудын дуу хоолойг үнэн бодтойгоо мэдээлэлд оролцуулж болтгоо юм бэ? Өнөөдөр төрийн байгууллагын өөрсдөө нэг авсан гомдол дээр өөрсдөө аль болох зөв тайлбар өгчихгүй гэсэн тийм ард түмний зүйл байгаа ш. Одоо босрол үнэтэй жоохон буруутгах ярингууд өө болохгүй наа чин зөв гэж ярьчихгүй. Тэгэхээр энэ тал дээр хүүхдийн байгууллагын дуу хоолойг оролцуулж өгөөч гэдэг саналыг бид нар бас урд нь бид алтан бичгээр мэдгэж байсан. Одоо бас хоёр дахь удаагаа бас та бүхэнд бас хэлмээр байна. Яагаад бол яг энэ процедур дээр ямар мэдээлэл та нарт бас ирээд сайн ярьж ш. Тэр одоо сумдад одоо тэр юунд ийм гарч исэн. Тэр хүний нэр дээр худлаа одоо Facebook хаяга та нар руу зарна гэжсэн. Энэ мэдээлэл чинь бидэрт бол одоо шин байхгүй. Нөгөө талаасаа түрүү ярьжсэн. Өнөөдөр тэр хариуцлагагүй хандсан багш нарт одоо шин ямар хариуцлага тооцдیں۔ Жишээ ингээд тэр гар утастайгаа ороод гар утсаараа бүр ингээд юм явуулчихсан байж штэ. Бид нар зүгээр ингээд зохиогоод байгаа биш байхгүй ингээд гар утас байсан. Эсвэл хин нэгэн хүн тэгсэн бэл. Тэр үед тэр сургуулийн тэргээ гараад ирчихсэн. Тэр үед бүр багш нь хүртэл байж, зураг нь хүртэл байж. Тэр авч исэн процедурын хүртэл зураг нь байж. Энэ асуудал дээр цаашдаа босролын үнд нь анхаарлаа хандуулаач. Мэдээж та бүхэн 10 гаруй мянган хүний хянагт хэцүү гэдгийг би ойлгож байна. Гэхдээ үнэхээр журам бол журам. Шалгалт бол шалгалт. Түрүүн тэр манай хүмүүс ярьж шít ирээдүйн амьдралын шийдэх шалгалт учраас энэ хүн бүхний эцэг эхчүүд өнөдөр баг сууж чадахгүй шнэ. Миний хүүхэд одоо яач одоо энэ гайгүй оноо авчаад гэсэн чинь гоо энэс нь илүү нэг хүүхэд 800 оноо аваад миний хүүхдийн сонгосон сургуулийн өмнөөс нь сонгоч тоо. Чи 4 жил сурсан 3 жил сурсны чинь одоо шаардлага юу вэ? Зарим хүүхдүүд улсын сургууль, хувийн сургуульд өндөр юм байна гэдэг 3 4 сая төгрөгөөр сургаад за чи ээшийнх оног л өндөр аваарай гэдэг ийм зорилго байж идэг. Тэгээ энэ асуудал бас бидний юмд санаа зовж байна. Тэгээд би түрүүн та ярьжсэн нөгөө босрлын үнэлгээний төвийн яг энэ сая тэр бичлэгтэй холбоотой дахиад тайлбарлахад энд нэгдсэн журмаар яаралтай мэдээллийг бас эцэгчүүд өгөөр. Өнөөдөр яг зарим эцэгчүүд юу гэж хэлээ. Гэхдээ салгаж задарсан юм чи одоо маргааш ээшийн шалгалт авах юм болов уу? Эсвэл зарим нэгэн бүр сошиалчдын дээр авна гинлээ гэд яг түрүүний худлаа мэдээлэлүүд яваад байна. Тэгээ одоо бол тийм шийдвэр гараагүй гэдгийг би бас өөрийнхөө хувьд албан ёсоор бас хэлмээр байгаа. Миний хувьд бол та бүхэн ч бас яг энэ дээр бас хэлэх бах. А нөгөө талаасаа юу гэхээр яг энийг үнэн мөн тодорсны дараагийн шийдвэрүүдийг бас гарах байхаа л гэж бодож. Тэгэхээр бид нар бол одоо албан ёсны хүсэлтэд бол бид нар Монголын сурагчдын холбооны Facebook дээр бас тавьсан байгаа. Ийм мэдээлэл явуулсан гэдэг. Утгагүй албан ёсны мэдээллийг бас бид нар байгуулгаж байгаамаар хийнэ гэж бодож байгаа. За тэгэхээр хүүхдүүд бол ямар ч байдалд хохирч байна тийм үү? Тест задраагүй ч байсан гэсэн ийм хуурамч юмнуудыг зараад олон хүүхүүд энэний дагуу худлаа ботсон байна. За яг үнэхээр задарсан бол бас маш олон хүүхдээ ирээдүйд хохирч штэ. Тэгэхээр нэг охины яриаг би бас энд үзэгчд маань ер нь одоо мэддэг албан тушаалтнууд тийм үү цагдаагийнхаа үзээсэй гэж ботсон. Долгормоо гэд охины ярилцлага байгаа жижигхэн тэрийг үгээд ба. Би бол багасаа юмч болъё гэж боддог байсан. Тэгээд манай ангийн хүүхдүүд манай гэрэл дээрээ дав сургууль болохоор 12-ын ганцхан бүлэгтэй. Тэгээд бүгдээрээ ингээ хоорондоо ингээ хөдөлгөөцөө гаргаад ярилцдаг байсан байхгүй. Би ийм мэрэгчлээ болно. Тэхийн тулд ийм хичээлийг ингэж сонгоод ингэж бэлтэж байгаа гэдэг. Ангийнхаа хүүхдүүдийг ч гэсэн айгүй сайн мэдж байгаа. Ямар хүсэл мөрөөдлийг яаж ингээд тэгээд тэрнийхээ төлөө ямар их тэмцдэг байсныг айгүй ингээд би өөр хоног дээр харж байгаа юм чи айгүй их мэдж байгаа шүү дээ. Тэгэл тийм дунд болохоор таниулж болъё гэж боддог хүүхэд ч гэсэн байгаа. Тэхийн тулд ингээд математикаарч бэлдээл, нийгмээрч бэлдээл, англиар ч гэсэн айгүй их бэлддэг. Тэр хүүхэдний бүрийг ингэж сайн бэлдэж байгааг нь хараад бид нар ч гэсэн өөрсдөө ингээд хоорондоо ингээд гоё ингээд байдаг. Тэгэл Яшээ өгвөл яшийн материал задарсан. Тэгээд бид нар ямар оноо авах нь ойлгомжтой шүү дээ. Тийм материалын авсан хүүхдүүд 800 авдаг аавн л үз. Тэгээд бид нар бол уусаа доор нь ингээд чирэгдээл хоцрох шүү дээ. Бидний тэр олон цаг бэлдсэн тэр тэмцэл тэр ингээд нойроо хоолоо ч гэсэн хассан үеуд ч гэсэн байсан. Шүн унтахгүй хүртэл ингээд суугаад бэлдсэн өдрүүд ч гэсэн байсан. Тэгээд бид нар бүгдээрээ ингээд ямар ч хэрэггүй тийм асуудал болчихж байгаа. За хүүхдүүд бол одоо яг ийм болцсон байна. Тэгэхээр ер нь элсэлтийн ерөнхий шалгалтыг дахидаг журам байдгүй. Дахиж авч болдог. Яг тэр талаар заасан зохицуулсан журам бол байхгүй. Одоогийн бүрдэж байгаа журмаараа бол элсэлтийн ерөнхий шалгалт жилд нэг удаа зохион байгуулагдана гэж зохицсон байдаг. Боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдын оюутан инсүүлэх үлгэрчилсэн журам гэж байдаг юм л да. Тэрэн заасны дагуу жилд нэг удаа хөгтнө гэсэн байдаг. Магадгүй тодорхой хэмжээгээр онц хэрвээ задарсан гэх тодорхой хэмжээгээр олон хүүхдүүдийн эрх хэш хүндэгч байна. Тийм учраас тэгж аваа гэх юм бол мэдээж энэ журмын дагуу боловсрол соёлын шинжилгээ ухааны яамнаас шийдвэр гаргах юм бол одоо эсдийн ерөнхий шалгалтыг дахин зохион байгуулах эрх хөхий байгууллага нь бол мэдээж манай байгууллага.
Яг тэр асуудал бол өөр төвшөнд ярих байх л та. Гэхдээ одоо яг түрүүний цалингийн хэлдгээр юуны өмнө хяналт чалгалтай явуулж байгаа цагдаагийн байгууллага, таниулын байгууллага, аль биесний дүгнэлттэй зарлална тийм ээ. Аль биесний дүгнэлттэй зарлална. Тэгэхээр задарсан юм задраагүй юм гээд. Түүний дагуу мэдээж манай байгууллагын зүгээс олон нийтэд эцэг их шалгуулагчдад төрүүлсэн аль биесний мэдээллийг одоо ч гэсэн гаргацсан байгаа. Тэрийг бүр баталгаажуулж эвлийн багвард идэх юм ямар нэгэн байдлаар аль биесний мэдээллийг хийнэ. Одоо яг саяны охины тухайд ярьж байгаа шиг яг хөө эрдэнэ дунд имлэг ойлголт байна л да тийм ээ. Зарим муу хүүхдүүд нь өндөр оноо аваад хуулаад өндөр оноо авцсан юм гэж одоо ойлголт яваад байна шүү дээ. Гэтэл яг миний түрүүний хэлснээр математикийн хичээл дээр Улаанбаатар хотын хувьд би нэг бүр хариуцлагатайгаар баталгаатай хэлэхэд гарч ирсэн урьдчилан байдлаар уншиж үзсэн гэж хэлээд байгаа тийм ээ. Тийм үзэхэд яг Улаанбаатар хотын хэмжээнд олон хүүхд өндөр оноо авсан тийм хүүхд ялангуяа бид нар өндөр оноо авсан хүүхдүүдийг бүр шинжилээд яг ямар сургуульд ямар хүүхд авч яах нь гэдгийг хүртэл шинжиж үзсэн байгаа. Тэр хүүхд нь 100 оноо одоо ч тийм өндөр оноо авах боломжтой боломжгүй гэдгийг ч судалж үзсэн байгаа. Тэр тохиолдолд одоо боломжгүй оноо авах хүсэхгүй үнэхээр жоохон хичээлдээ тааруулж гэдэг юм уу тийм хүүхдүүд шалтгаан үнэн зөвл гараад ирдэг байхгүй. Тийм одоо яг бидний урьдчилсан байдлаар уншуудад үзэхэд 90-с дээшээ буюу 80-с дээшээ өндөр оноо авсан хүүхдүүд одоо тэгж яг саяны охины хэлж байгаа шиг муу хүүхдүүд одоо тийм боломжгүй хүүхдүүд өндөр оноо авсан тохиолдол байхгүй гэдгийг би бол албаасаар хариуцлагатай хэлж болно. Математикийн хичээлийн бүр тухайд ерөнхийдөө яг нийт хэрэглэж бид нар талбараар нь мэргэжлийн хувьд гэсэн шинжилгээ хийж шít. Одоо яг математикийн хичээл дээр авсан онооны дархалтын даалгаврын онолын теоремоор өөрөөс нь онолоор нь аваад үзэхэд нормал жигэд дархалтай л байгаа байхгүй. Яг одоо энэ маань өөрөө эслийн шалгалтын дүү оноог олон улсын үнэлгээний системд ашигладаг аргачлалын дагуу бодож байгаа. Тухайлх юм бол бүх шалгуулагчдын дүү оноог анхны оноо, хэмжээст оноо, процентал, амжилтын чанарын индекс гэсэн аргачлал бодож гаргаж байгаа. За хэмжээст оноог боддог тусгай аргачлал байж байгаа. Хэмжээст оноог бодож гаргахад тухайн хүүхдийн өөрийн авсан анхны оноо, нийт шалгуулагчдын тоо, тухайн нийт шалгуулагчдын авсан дундаж онооноос тухайн хүүхдийн өөрийнх нь хэмжээст оноо нь хэд байх вэ гэдэг нь бол хамаарч гардаг юм томьёо байж байгаа байхгүй. Тэгэхээр тухайн шалгуулагч маань өөрөө анхны оноонд хэд авсан бэ тэр хэмжээгээр хэмжээс оноо бодож гарч байгаа. Яг тэрнээс бол одоо олон хүүхэд 800 оноо авна гэсэн үг ойлголт болсон тэр байхгүй. Яг томьёоныхаа дагуу дархалтаар нь аваад үзэх юм бол нийт төгссөн шалгуулагчдын 1.3% орчим хувь нь 800 оноо авах хэрэгтэй. Ингээд өөрөө яг интервалаараа дархалтаар явждаг байхгүй. Хэрвээ яг даалгаврын хариултын онол дээр нэг хэсэг хүүхдүүд муу хийгээд нэг хэсэг хүүхдүүд маш сайн хийсэн байх юм бол энэ даалгаврын дархалтын маань өөрөө 2 модын зэгтэй буюу 2 орон зэгтэй гардаг бод батлагдсан олон улсын аргачлалт байгаа. Хэрвээ тийм үнэхээр гараад ирэх юм бол энэ маань бас юу болж байгаа гэдэг асуудал бас дагуулах. Бид нар нарийн шийдэх хэрэгтэй болж байгаа. Гэтэл ямар ч тийм биш. Ерөөсөө яг байх ёстой нормал дархалтаараа байж байгаа байхгүй. Энэ бол хэвийн үзэгдэл. Хүүхдүүд авах ёстой оноогоо авч ял гэдэг Улаанбаатар хотын хэмжээнд урьдчилсан дүнтэй. Энэ маань бас тийм яг үзүүлэлтийг хийж өгч байгаа зүйл байгаа байхгүй. Ерөнхийдөө их хуулж исэн гэдэг шууган гараад байгаа тэр 5, 50, 84 сургуулийн хүүхдүүдийг урьдчилсан байдлаар уншуулаад тэгэл нодлонгийнх нь бол урьдчилангийн эсдийн ерөнхий шалгалтын оноонд үзүүлсэн амжилттай шүү дээ. Тэрнтэй харьцуулчих чаа. Тухайн сургуулийн бүтээгдэхүүн буюу тэр сургуулийн чанарын асуудал, дээрээс нь багш нарын чанарын асуудал гэдэг бүхий асуудал нь харьцуулаад харчихна гэсэн. Ганбатаргийн сая хэлж байгаа тэр хүүхдээ урд нь ямар байсан гэдэг тэр харьцуултыг бид нар яаж хийсэн бэ гэвэл сая 10 хоногийн өмнө 6 сарын 2-нд улсын шалгалтыг төгсгөнгийнхнээс авсан байгаа 12 донгийн. Тэдний бүх хүүхдүүдийн мэдээлэл боловсролын яамны дэргэдэх боловсролын мэдээллийн сан гэдэг ИСИС гэдэг евро систем рүү бүх хүүхдүүдийн дүн оноо 5 дугаар сургуулийн 12А ингээд сурдаг болдын бат гэдэг хүүхдийн математик дээр хэдэн оноо авсан байна гэдэг бүх дүн тэндээ байдаг. Тэр систем байдаг учраас харьцуулалт хийхэд бол биднэрт бол харьцангуй амархан. Энэ дээр гэхдээ яг бас нэг зүйлийг нэмжлэхэд эстерико шалгалт маань өөрөө одоо сурвалжлагчдын мэдлэг чадварыг одоо төвшин тогтоохж байгаа тийм сургуулийн амжилтыг үнэлж байгаа тийм шалгалтууд биш шүү дээ. Ерөөсөө сурвалжлагчдын ихтэй сургууль дараагийн шатны боловсрол суралцах ерөнхий чиг хандлагыг тодорхойлж шалгуулагчдыг ирэмблэн жагсаах зорилготой уралдаан шалгалт байхгүй. Тэгэхээр энэ
уралдааны шалгалт маань тестийн хэлбэрээр авагдж байгаа тохиолдолд одоо юу гэх юм бас яг тэр хүүхд муу хүүхд бол заавал муу хөстэй гэсэн зүйл бас биш. Энэ бол тухайн хүүхдийн шалгалтны үеэр хийсэн өөрийнх нь л яг хариултын үгснээр бодож бүгдсэн зүйлээс л хамаарж байгаа учраас бас энэ дээр одоо сайн хүүхдүүд нь заавал сайн хөстэй, муу хүүхдүүд нь муу хөстэй гэсэн зүйл бас энэ дээр харьцангуй ойлголт биш гэсэн. За тэгэхээр ерөөдөө би айгуусаа ойлгочлаа л да тий. Энэ бол шалгалтын төвшөнд одоо үлдээхээр болж байгаа юм байна шүү дээ тий. Одоо үнэлгээний төв бол энэ хариутайгаа таарч байгаа гэдгийг төлөөлж зөвшөөрлөө гэж үзэж байна. За тэгээд энийг бол хууль хяналтын байгууллагууд яг шалгалтын өмнө задарсан юм уу, шалгалтын дараа задарсан юм уу, шалгалтын дараа бол хэн ямар зорилгоор задлаад байгаа гэдгийг нь бол тогтоогдох юм байна гэж ойлгож байгаа. Эцэг эхчүүдэд хандаж ирэхэд. Тэгэхээр эцэг эхчүүд нэг 2-3 хоногтой хүлээгээд яг энэ шалгалтын дараа энэ бар код гарсан юм уу, шалгалтын өмнө гарсан юм уу гэдгийг тогтоосны дараа гэж дараагаар бүгдээрээ бас хариу авах нь шүү дээ тийм үү. За тэгээд энэ зүгээр хэрвээ гэдэг үг л дээ. Хэрвээ шалгалтын өмнө тараагдсан бол батлагдаа гараад ирвэл энэ зүгээр хэрвээ гэсэн. Шилтийн ерхий шилдэдэ та нар ямар арга хэмжээ авах вэ гэдгийг таасан байгаа. Тэр бол тухайн үедээ нөхцөл байдал дээр дуулж яригдах хэрэгтэй дараагийн асуудал ах. Тэгэхээр ямар ч байсан одоо дахин явуулах боломж байхгүй юу? За тэрийг бол тухайн үед нь ярих хэрэгтэй байх тийм. Тухайн үед нь шийдэх асуултанд хэрвээ бий гэж явахаар бас нэг хийсвэр асуудал болчихж байгаа юм. Тэгэхээр одоо ямар нэгэн байдлаар дүгнэлт гарсны дараа асуудлыг л шийдэн шүү дээ. Тийм журмаараа хонслаараа ярьсан. Журмаараа одоо ингээд хараад бид түр журмыг судалсан л да. Ямар тохиолдолд хүчингүй болдог вэ? Тэгэхээр тэн дээр бол ерөөсөө яг бидний хэрвээ энэ зүйл батглах юм бол хүчингүй болно. Журмаараа. Яагаад гэвэл нөгөө албан ёсоор бичиг баримт одоо харсан, уучилж бэлдсэн ухраас гэж байгаа. Нөгөө нэг шалтгаан одоо. Тэгэхээр энийг одоо бид нар яаж юм гэхээр одоо батлагдах нэмдээ сая батлагдуул гэж шүү дээ. Тэгэхээр энийг би бол яг журмаараа орвол тийм байлээ. Тэгвэл тэр нь сая дүрээс нөө одоо та хүн мэдж байгаа түрүү өөрөө ч бэлжсэн шүү дээ. Гар утас ашиглаад байвал хүчингүй болчихно. Мэдээж тэр чинь хориотой тий. Нөгөө талаас яаж юм гэхээр нөгөө тодорхой хэмжээний спич юм аваад ороход хүчингүй болох хэвээр. Уучлаа тэр зүйлэнд бэлтгэсэн гэдгийг хүүхд болгоно нотлох боломж байхгүй. Тэн дээр одоо 370,200 тий 37,200 хүүхдийн за 100,000 л авчиж босд нь болохоор тэгсэн гэсэн боломж байхгүй. 37,000 үнээс 10,000 авсан ч гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ зүйлийг боломжгүй учраас бидний хувьд зөвлөж гэхээр бидний эцсийн зорилго бол өнөөдөр дахин явуулахтай холбоотой асуудал яриад байгаа юм биш. Өнөөдөр бидний эцсийн зорилго энэ гараад байгаа энэ олон факт кейсүүд баримтууд байна. Бид зохиочод байгаа юм биш те. Энэ зүйл дээр албан ёсны хариуг нэгдүгээр бидэрт яаралтай өгөөч. Эцэг эхчүүд маань маш их бухимдаж байна. Өнөөдөр энэ асуудлыг хоёрдугаарт хүсэж байгаа зүйл яагаад энэ асуудал дээр ингээд цаашдаа нөгөө нэг шалгалт явьж байхад тэр багш гар утсаар юм авч яхад тэрэн дээр анхаарал тавихгүй байна вэ? Тэнд явж байгаа процедур. Зарим сургууль дээр яагаад хоёроор нь суулгаад байгаа юм бэ? Бодтой бид нар юм ш тэр сургуулийн тэр гэж бид нар ярьж болно. Өнөөдөр бол яг хөргөө зарим нэг мэдээллийн их сурвалжийг цагдаагийн байгуул бид нар өгнө. Тэ энийг бол та бүхэн мэдчихэж байгаа. Сая энэ дээр яриад байгаа зүйл бол бид нар яг зарим нээлттэй байж болно гэдэг үгнээс дэлгэж байгаа. Бусад зарим нэг юмудаг бол бид нар цагдаагийн бол өгөх ёстой. За сая дээр гарч байгаа хүүхд ч гэсэн өөрөө зөвшөөрөгөөд бол гаргахыг гэсэн хориглодсон шүү дээ. Та бүхэн мэдж байгаа хүүхд эрхийн асуудал. Тийм болохоор бид нар яаж юм гэхээр нөгөө энэ асуудлыг бид нар босрлын үнэлгээний төвийн хоёр удаа ямарч хүрэлцээсэнд маш их баяртай байна. Босрлын үнэлгээний төвийн дарга азаа дарга бид нар маш сайн хүлээж авсан. Бид нар бас баяртайгаа хүлээж аваагүй бид нар бас маш их хэцүү санагдах байсан. Яг бол энэ асуудал ганцхан бид бүхний асуудал биш учраас. Тэгээд би юу гэж хэлж байгааг ажлын 3 хоногийн дотор өдөрт яралтай мэдээлэл өгөөч гэдэг өсөлтийг бол өгчихсөн. За мөн дээрэс нь багш нарын хувьд бол энэ би багш нартаа дахиад барь. Үнэхээр багш нар маань ингэж гаргаж ирээгүй байсан бол энэ асуудлнуудаар ингэж явахгүй байсан. Магадгүй жил дахиад нөгөөдг нь яригдаад тийм юм байдаг байлаа нэг эцэг эхчүүдийн шуугаан байлгүй дээ. Эсвэл хин нэгэн хүний амбиц байлгүй дээ. Эсвэл ямар нэгэн байдлаар нийгэм бодлоо үүсгэсэн. Бидэрт бол тийм сонирхол одоо манай хүүхдийн байгууллага багш нар бидэрт улс төр ерөөсөө хамаагүй. Бид нар тийм сонирхолж байдаггүй. Өнөөдөр бидэрт бол хамгийн гол зүйл нь энэ хөдөлмөр нь үн цэнэгүй болчихгүй. Тэнд бэлдсэн хүүхдүүд нь сая хүүхдүүд ч өөрөө уйлаад ярьж шít. Бүтэн жил бэлдсэн хөдөлмөр маань алга болчихгүй дээ. Тэгээ энэ асуудал дээр л бид нар өнөөдөр нэгэнт гарцсан. Тэгээ бас нэг санаа зовж байгаа би дахиад бас энэ дээр хэлмээр байна. Энэ гараад байгаа энэ баг кодын шуглам хамгийн гол нь таарад байгаад л бид нар санаа зовж байгаа. Нэгдүгээр 5 хүн ч гэсэн бид нар сая сүлэн жишээлбэл 2-3 л алдаа байгаа. Бусд нь бол бүгд таарч байгаа. Нөгөө талаасаа бид нар энэ шуглам талбай дахиад нэг зүйлийг хэлэхэд өнөөдөр энд маш олон хүмүүс бид нар лөө ингээд баримтуудыг явуулаад байна. Одоо чинь тэр багш ингэсэн. Одоо чинь би бас дахиад бас үзэгчтэй зурж бас хэлмээр байна л да. Одоо манай Монголын сурагчтай холбооны Facebook 32 47 13 утсанд бас та бүхэн мэдээлэл бас өгөөрөө бид нар энийг бас баримтжуулж хэлмээр байна. Үнэхээр одоо хэлж чадахгүй байгаа тэр зүйлээ одоо бид бүхэн заавал хэлээрэй. Манай сайн билүү гişin маш уцаагаар өдөр шөнөгүй авж байгаа.
Энэ утсанд бас маш их олон мэдээлэл ирж байгаа. Тэгээ энийг бас хэлээсэй гэж байна тийм. Тийм. Тэгээд ерөнхийдөө би өдөр үнэлгээний төв орсон. Тэгээ үнэлгээний төвүүдэн дээр бол мэдээлэл бас хүлээж авч байгаа хүмүүс байна лээ. Тийм. Тэгээ бас яг буруу мэдээлэл явуулаад байж болохгүй. Үнэлгээний төв санал бол гарч ирэхгүй би аваад байгаа юм шиг болоод байгаа байхгүй. Тэгэхээр бас та бүхэн ингээд надад ингээд хэлж яхаар яг тэрийгэ баримттай юм а үнэлгээний төв дээр албасны байгууллага. Тийм, албасны байгууллага. Өнөөдөр ч гэсэн санал хүсэлтээ аваад л гэж хэлээ. Тэгэхээр үнэлгээний төв санал хүсэлт авахгүй би ганцхан санал хүсэлт аваад болоод байгаа. Журам дээр бас 3 өндөр. Тэгэхээр ерөнхийдөө багш нарын болоод зургастай холбооны төлөвлөлтөд бас санал сэтгэлийн сонслоо тийм ээ. Тэгэхээр бол ер нь бас систем шилдэг журам заасныхаа дагуу манай боловсролын үнэлгээний төвөөс одоо энэ 7 хоногт багтаад ямар ч байсан өөрийн сайт болоод олон нийтийн сонингоор дамжуулаад эзэлтийн ерөнхий шалгалтын бүх хичээлүүдийн аль биеснийг зөв хариуд түлхүүрийг бол олон нийтэд аль биесээр мэдээлнэ. За дүүн оноо 7 сарын 1-нд гардаг журмаараа явагдана. За яг өнөөдрийн бидний ярилцж байгаа энэ сэдвтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллага болон таниулынхантай ярилцж байгаа. Тэдний шалгалтын дүгнэлт нь ямар түвшинтэй байна гэдгээр тэр ярилцж байгаа. Ойрын хугацааны 2-3 хоногийн дотор манайхаас бол аль биесний байр суурийг нийт шалгуулагчид эцэг их хэрэгтэд зориулж хийнэ. За баярлалаа. За ингээд манай нэвтрүүлгийн цаг дуусч байна. Нэг талаасаа бол одоо энэ бүх сайн бэлэг багшийн барьж байгаа баримтууд сурагчдын холбоо руу явуулж байгаа. Одоо бас над руу ч гэсэн хүмүүс материал явуулж эхэлсэн. Энэ бүх баримтууд худлаа байгаасаа тийм ээ. Энэ элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задраагүй байгаасаа гэдэг нь бол биднэрт маш чухал шүү дээ. Тэгэхээр бол маш олон эцэг эхчүүд, үр хүүхдүүд хүмүүс тайвширна. Та бүхний ажил талаар өнгөрөхгүй. Хэрвээ задарсан тогтоогдох юм бол энэ шалгалтыг яаралтай буцааж авах ёстой. Шинээр авах ёстой байхаа. Тэгэж бодож байна. Яг гэвэл өнөөдөр шалгалтаа өгж байгаа 37200 хүүхэд 5 жилийн дараа Монголын ирээдүйг барина. 10 жилийн дараа тэд нар худлаа мэрэгчлэлтэн байх юм бол Монголын ирээдүй худлаа хуурамч болж хувирна шүү дээ. Тэгэхээр бүгдээ ингээ ямар ч байсан нэвтрүүлэгт урилгаар хүрэлцэн ирж үзэл бодлоо илэрхийлсэн. Та бүхэнд баярлалаа. Үзэгчид маань одоо 37200 хүүхдэд маань бас таалагдсан энэ хариу задраагүй байгаасаа эсвэл задарсан нь бол үнэн шударгаар тогтоогдосоо гэж хүсэж байна. Тэгэхээр би нийт эцэг эхчүүд болоод шалгуулагчдад бас анхааруулж хэлмээр байна те. Одоо яг ийм мэдээлэл янз бүрийн одоо яг энэ юуг ашиглаад бас янз бүрийн бас сөрөг мэдээллүүд хувь хүний янз бүрийн одоо жишээлбэл ерөнхий шалгалт дахиж явагдах нэ гэдэг мэдээлэл одоо гараад ирсэн байх жишээтэй. Иймэрхүү мэдээллүүд янз бүрийн худал хуурмаг албан бус мэдээллүүд яваад байгаа учраас одоо манай эцэг их шалгуулагчид албан ёсны байгууллага тухайлах юм бол одоо тэр яг хяналталт хийж байгаа цагдаа тагнуул за манай боловсролын үнэлгээний төв төвийн албан ёсны мэдээ мэдээллийг сонсч түүн дээрээ үндэслэж өөрсдийнхөө одоо дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Хэн нэгэн пэйсээр мэдээлэл тавьсан болгонд нь итгээд тэр болгонд ач холбогдол өгөөд байвал энэ мань өөрөө боломжгүй зүйлээ. Тэгэхээр энэ дээр бас анхаарал хандамжтай одоо хандуулах хэрэгтэй эцэг эхчүүд гэдгийг бас анхааруулж хэлсэн зүйтэй байна. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эрг уулзтлаа баярт. Open your head, take a glass. Don't be scared. I'm right here. You wanna be high. The power of Boss, the scent, the new fragrance for men. Эрдэст Vita Plus. Дусал бүрт дурлам. Vitafit компани бүтээгдэхүүн.